Soul Lab. За сайн байцгаана уу манайхаа. Soul Lab-ийнхаа шинэ дугаарт тавтай морил. За энэ удаагийн Soul Lab-ийн зочдоор манай ангийн найз та бүхний сайн мэдэх шүдний эмч манай одоо бас жүжигчин гэл аяга олон тодорхойлтой манай найз Бадмаа маань ирсэн байна. За мөн жүжигчин Сэлэнгэ маань ирсэн байна. Мөн мэдээж бидэнд хамгийн чухал зүйлсийг хэлж өгдөг сэтгэлзүйч Марлагуай маань бидэнтэй хамт байна. Марлагуай маань гингут Марлагуай маань гэж байгаа юм шиг. Тэр маань байна гэл. За нэвтрүүлгийнхаа эхэнд би та бүхэндээ үргэлж нэг зүйлийг сануулдаг. Тэр нь юу вэ гэхээр хэрвээ Soul Lab-ийн сонирхолтой, амттай, гоё дугааруудыг цаг алдалгүй үзмээр байгаа бол зүгээр л subscribe дарчхад болно шүү дээ. За ингээд өнөөдрийн бидний ярилцах сэдэв бол завгүй ээж, сайн ээж хоёрын ялгаа. Ялгаатай юм уу? Аль эсвэл ижлэхэн зүйл юм уу? Угаасаа ингээд маш завгүй хүмүүстэй өнөөдөр уулзж байгаа учраас яг одоо нийгэмд тогтсон энэ нэг ойлголтын тухай хэдүүлээ ярилцъя гэж бодсон юм л да. Яагаад тэгэхээр ингээд саяхан ард бас яг одоо энэ стандарт яг ингээд өөрт ингээд тавигдсан гэх юм уу? Одоо яг ингээд хэрвээ тэр постыг уншсан хүмүүс яхан бол бүгд нэг юм тойрогт ингээд орцсон тий хэдүүлээ чинь яг ингээд ажил хийх хүүхдээ сайхан амьдруулъя гэж бодож байгаа бол ажил хийх ёстой. Ажил хийж мөнгө олох ёстой. За ажил хийдэг хүн мэдээж завгүй байна. Завгүй ээж бол гэртээ хавархан үзэгдэнэ. Хүүхдүүдийнхаа дэргэд байж чадахгүй байгаа бол чи юм уу юм шүү. Чи хүүхдэд анхаарал тавьж чадахгүй байгаа юм шүү гэдэг. Их тийм зүйл одоо ингээд ажил хийдэг. За тэр тусмаа ингээд 2 3 юм зэрэг амжуулдаг. Тэгснээ бүр ихрүүдтэй 2 хүүхэдтэй. За гэл ер нь л одоо нэг юм ээжүүдийн дунд маш их түгээмэл зүйл байдаг штэ. Яг та хоёрын маань хувьд нэг юм зурсан зураасан дээр хэр одоо ингэж дүүрцүүлэх гэж тэр зураасан дээр хэр тогтох гэж ч гэдэг юм уу? Ядарч байна уу? Зүдэрж байна уу? Альсгүй бол дундаж юу вэ нөө? Йоо, ихлээсээ ямар хүн дээр Хүн шууд яриараа. Энд чинь тэгээд аяндаа зөөлөрдөг юм аа. Чиний юм шиг итгэл дээр л буудаг юм аа. Итгэл дэмжлэг дээр л буудаг юм. шууд уулаа жоохон хэцүү болоод эндээс сэтгэлийн маань өрөх юм шүү. асуулт зүгээр сонсоол шууд ингээ эморч эхэлж би яг хин бэ? Би сайн ээж юм уу ээж үү? Ямар хүнд хэлж байна. Яг одоогийн нийгэмд бол яг бүр үнэхээр тулгамдж байгаа асуудлууд байхгүй. Тэгээд хоёр талтай. Тэгээд ч зочноо та хоёр маань ингэж өрсөн баг гэж бодож байна. Гэр бүлтэй эсвэл ганц бие ээжүүдийн хувьд ялгаа бас айгүй олон байгаа хэл та. Миний хувьд бол тэгэл хүүхдүүдийн хувьд аавынхын ч орон зайг, ээжийнхэн ч орон зайг нөхөхийг ингэж хичээж явдаг. Тэнгүүтээ яг одоо ингэж чамайг сая ярьж байхад ингэж амар юм ядардаг юм байна гэдгийг ингээ ойлгож байгаа хгүй яа тэгэхээр яг нэг тийм шугам байгаад байгаа шүү дээ. Тэр шугам дээр яг үнэхээр ингээ динжигнээл ингээл явж байгаа. Одоо хүртэл тэр аль алийг нь дутаачгүй юмсан, аль алинд нь ингээ нэг юм дутуу мэдрэмж төрүүлчихгүй юмсан гэж бодож байгаа ч гэсэн угаасаа эмэгтэй хүн л бол эмэгтэй хүн учраас аавын орон зайг бол хөдж чадахгүй. Амар хэцүү асуулт байна. Би жоохон бодох хэрэгтэй шиг байна. За миний хувьд бол яг ингээд сая энэ подкаст норж ирээд энэ ингээд суугаад ингээд харж байхад яг энэ тайз шиг одоо энэ тайзны хоёр талд нэг юм сахиусан тэнгэрийн далавч байгаа штэ. Яг тэрнтэй адилхан л зүйл байх. Яг хоёр далавч сайн ээж, завгүй ээж. Тэ? Карьер болон сайн ээж. Яг нэг далавч нь байхгүй бол нэг нь байхгүй бол нөгөөх нь ингээд ганцаараа байхаар юус боломжгүй. Тэгэхээр энэ хоёр зүйлийг бол хоёулын нэг хостуулах хэрэгтэй. Энэ хоёр нь хоёулаа байж иж би нэгс чадна. Би хүүхдүүдтэй ирээдүйн боломжийг олгож өгнө тий. Хүүхдүүдээ бас ингээд цаашаага одоо том босоо хойно дурсамжийг үлдээж чадна. Би хэрэг карьергүй одоо сайн ээж байхын тулд өдөржингөө гэртээ байгаад хүүхдүүдийнхээ хажууд байснараа ирээдүйд одоо манай хүүхдүүд за мэдээж дурсамж нь үлдэнэ. Гэхдээ тэр дурсамж нь илүү үн цэнтэй бол үлдэж чадахгүй юм болов уу тий. Одоо би өөрийнхөө жишээн дээр аваа үзэхээр би
шантарсан үед ингэдэг байхгүй. Би ээжихээ мөрөөдөлтөө хүрсэн эмэгтэй болно. Тэ? Яг намайг жоохон байхад манай эгчүүдэрэг хоёулангийн 2 3 настай хахад ээж маань их сургууль сурна гэд Эрдэнэтэд амьдардаг гэсэн манайх. Тэгээд хот руу ингээд зориг гаргаа явуулсан байхгүй. Тэрийг болохоор би өгнөлдөг. Тэр чутгаараа одоо ч гэсэн ингээд сурмаар санагддаг байхгүй. Тэгэхээр би өөр мэрэгчлээ сурыг ээж шиг мөрөөдлийнхаа төлөө үнэнч байх ёстой юм байна гэдэг ч юм уу тий. Тэр тал нь надад завгүй ээж юм ин тэр карьераа хөөсөн ээж юм сайн тал нь надад одоо ингээд цаашаа явах хүч маань болдог. Нөгөө талаас ингээ харахаар за одоо ингээд амар ингээд ид хөрөнгө одоо юугаарч тутаахгүй байснараа ингээд хүүхдүүд ирээдүйд стейж мань амар завгүй амар гоё юм ааж өгдөг гэсэн гэж бас үлдэхгүй тул зүгээр яг хуу завгүй байгаа ч гэсэн байгаа нэг хугацаанд нүдрүү нь хараад нэмсгэлээд яг ингээд үгийн нэг ойлгоод тий ойлгочдаг дурсамжийн нэг бүтээлцчдэг хамгийн гол нь яг хэлж байгаа ярьж байгаа үг болгоны нэг хүлээгээд авчдаг тэрэндээ ярилцдаг ээж л бай яг гэж л энэ асуултаас л миний хувьд бол амар хүн сэдв байна. За тэгвэл энд ярьчих. Завгүй ээжүү тийм ээжүү гэхээр би бас бодож л байлаа. Ер нь хүн ээж гэрийн ажил эсвэл карьер гэхгүйгээр ер нь хүн завгүй байхдаа жаргалтай. Тэр гэрийн ажиллаа хийж гин үү, ажиллаа хийж гин үү, дуртай ажиллаа хийж гин үү, хуцаа угааж гин үү, гой хоолыг чин сэтгэлээсээ хийж гин үү. Одоо энэ нөхөн өрчгүйн яг гэснээр юм чирээ. Нөхөн өрчгүйн яг энэ нөгөө цаанаасаа яагаад энэ насанд хүүхэд төрүүлгээд байгаа юм те? Ачаал даах чадвартай. Цаанаасаа энэ насанд яагаад ажилч хөдөлмөрлөөрөө гээд байгаа юм те? Их сургуулаа төгсөөд яагаад бид нар ажиллах хэвтэй? Ер нь хүн угаасаа л завгүй байх хэвтэй. Тэр биеийг ачааллуулж явах хэвээр. Аль нэг нь амархан завтай, ажил хийж байгаа ээж завтай, эсвэл гэртээ байж байгаа ээж завтай ч юм уу энэ ойлголт биш. Ер нь хүн энэ 20-с 40 наснда бол ер нь шажигнтал яг өөрийнхөө хамгийн дээд потенциалаар бид нар ажиллах хэвээр юм аа. Тийм юм чинь завгүй л байна шүү дээ. Завгүй байсныхаа хэрээр дараа нь харамсахгүй хийж бүтээсэн зүйлдээ сэтгэл ханамжтай энэ насанд ядралтай бид нар хурдан өгч байгаа бие организм нь цаанаасаа хүч энергитэй байгаа харин хийхгүй байгаад ах юм бол нөө зожигрол гэдэг лүү явна. Одоо 20-40 насны чинь хямралд болохоор ингээ 2 салаа замаар явна залуучуудаа. Ямар 2 салаа зам бэ гэсэн чинь дасан зогцох эсвэл зожигрох гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ насанд ингээл бие амрыг хараад эсвэл ямар нэг нөгөө 5 тухын бүстэй шигдээл те нэг юм амархан аль болох л зав зайтай тухтай мөчүүдийг бодоод ах юм бол улам зожигрол улам нөгөө гоё байдаг чадварууд нь байхгүй болоод ингээл ер нь илэгдэнэ. Дасан зогцно гэдэг нь гоё биш гэсэн өөрөөхдөө гоё сорилтууд тавиад аль болох завгүй байгаад ажилж хөдөлмөрлөгний шажигнжил байх юм бол энэ насны хэрэгцээ маш сайн хангаглаа гэж үзээд байгаа. Би шал нэг өөр юм ярьж байгаа. Миний ээжийн хувьд амар хүчтэй эмэгтэй хүн гэдэг байхгүй юу. Намайг өөрөө ганцаараа өсгсөн. Би айлын ганц. Жоохон ээжийн маань хувьд айгу би муутай. Тэгээд жоохон байхаас ахуулаад ээж маань би энэ өвдсөн ч гэсэн зүгээр ажиллаа хийгээл тэсэл яваад идэв. Зүгээр миний хажууд зүгээр ингээл яваад. Тэнгүүд тэр нь одоо яг би ингээ өөрөө охинтой болоод ирэхлээр надад тэр нь амар сөргөөр нөлөөлдөг байхгүй юу. Би ч гэсэн яг ээж шиг болсон байгаа байхгүй юу. Би өвдсөн ч би ажиллаа хийх ёстой. Би өвдсөн ч би ингээд хүүхдүүдтэй өвдөж байгааг харуулах ёсгүй. Би ингээд өвдсөн ч зүгээр байх ёстой гингүүд надад саяхан би сая ингээд бүр нэг амар халуураад ингээд тэгээд гисэн чинь гинт юм бодлоор яана миний охин том болоод яг миний насан дээр ирээд яг над чиг бодох үедээ яг тэг ингээд өвдсөн ч өвдөөгүй юм шиг ингээд өвчнүүд хэсдэг ингээд яг үүндээ эн чинь ингээд эмэгтэй хүний хувьд амар байж болохгүй юм байхгүй өвдөх юм бол өвдөлтөө тийм яа баашлал та эмэгтэй хүн чинь тийм л байх хэрэгтэй шүү. Одоо жоохон ингээл нөгөө нэг хуруугаа зүсэл ёо баг хуруу тасарчлаа гэдэг тийм хэмжээний эмэгтэй хүнд бол маяг байх хэрэгтэй байхгүй. Гэтэл яг Монголын дийлэнх эмэгтэйчүүдийн хувьд энэ бүх нөгөө энэ өвдөлтөө хитрхи төсвөртэй ингээ эрэгтэйчүүдээс илүү шазууртай ингээ ийм болцсон. Тэнгүүд ирээдүйд одоо 10 жилийн дараа яг нийгэмд гарах манай хүүхдүүдийн хувьд тэр ингээд эмэгтэй хүүхдүүдийн хувьд амар өрөвдөлтөй зүйл ахгүй яг үнд эн чинь ийм амар лаг powerful woman биш ахгүй. Тэгээд би ингээд бодсон чинь за би одооноос
өвдсөн ч би хүүхдүүдийнхээ хавьжууд өвдөж болох юм байна гэдэг надад нэг юм юу ингээд үүсч эхэлж байгаа байхгүй юу. Яг тэгэхээр би өөрийнхөө охиныг ирээдүйд ингээд шазуур зуугаад хин нэгнээс ингээд туслалцаа авахгүйгээр ингээд өөрийгөө өөршгөө болгомоор. тийм болгоод яваасаа гэж хүсэхгүй байгаа учраас тэнгууд одоо яг энэ бас л нөгөө нэг сайн ээж үү муу ээж үү гэдгийг хүүхдүүд нэг талын хүмүүс бодлоо хүүхдүүдийн хажууд өвдөж авч байгаа харуулж байгаа нь муу ээж. А нөгөө талын хувьд одоо миний одоо бодож байгаа зүйл бол хүүхдүүдтэй ядаж өвдөж сурахыг би заах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй ингээ өвдөөл халуурсан ч гэсэн би зүгээр ажиллаа л бодох хэрэгтэй. Миний ажил явж явах хэрэгтэй гэд ингээ яваад ах уу? Өвдөөд ингээд яг би өөрийгөө бодох уу гэдэг амар чухал болчихж байгаа. Тэнгүүд яг энэ бас л хоёр талтай. Тэр нөгөө зураасны айл нь мэдгүй. Тэгэхээр яг эмэгтэй хүүхэдтэй ээжүүд охиндоо ирээдүйд ямар болохыг нь бол ингээд 100% танаас шалтгаалаад байгаа учраас өөрөөрөө л өлгөр дуурал. Яг би ээжигээ тэгж юу гээгүй. Гэхдээ миний ээж бол ингээд үнэхээр миний хажууд ганцхан бие байгаа учраас ингээд миний хажууд амар хүчтэй байхыг ингээд заагаад өгсөн. Тэнгүүд эсэргээрээ миний ээж ингээд ганцхан намайг ингээд өсгөөд ингээд явцсан юм чинь би яа ганцаараа хүүхдүүдээ өсгөж байж болохгүй үз гэдэг юм зүйл миний тархинд байгаа учраас би хүүхдүүдийнхаа тархинд тийм үлдээхийг хүсэхгүй гэдгийг нэг ойлгоцсон. Тэгэхээр одоо сэтгэл зүйч маань энэ дээр хариулах энэ яг ийм хоёр талынх нь зөв буруу ч юм уу тийм. Эхлээд ингээ гэж бодлоо яг зүгээр сая ер нь яг одоо ингээд муу ээж сайн ээж гэдэг ч юм уу ингээ сая ийм хоёр одоо ойлголт гарч ирж штэ тий завгүй ээж нэг бол сайн ээж ч юм уу ингээ нэг юм ялгаатай байдлаар ч юм уу нэг юм цаанаасаа л ингээд яриан дунд ангилагдаад байна л да. Ер нь яг бидний ойлголтоор ер нь яг одоо Сэлэнгээ Батмаа хоёр өөрсдөө яг сайн ээж гэж ер нь яг тийм ээж байх гэдэг тийм юу гэж боддгийн эсэргээрээ бас за нэг тийм хүнийг бол муу ээж гэх байхаа гэдэг ч юм уу сайн ээж муу ээж гэдгийн одоо ойлголтыг эхлээд бас сонсомоор санагдлаа. Яг нийгэм юу гэж хүлээж авах хамаагүй. Тийм. Одоо юу гэж боддог гэхлээр би бол хүүхдүүдтэй өөрийгөө бол сайн гэж бол хэлэхгүй, сайн ээж гэж бол хэлэхгүй. Чи өөрийгөө бол сайн ээж гэж бол бодохгүй байна гэж. Тийм. Яа тэгэхээр би хүүхдүүдтэй тэгж одоо манай хоёр хүүхэд 8-тай, 6-тай гэд бодглохлоор би эргээгээд ингээд за ямар хүүхдүүдтэй бага наснд нь ямар дурсамж ингээд үнэхээр тийм гоё шүү гэдэг дурсамж үлдээвэ гэж бодглохлоор надад одоо ингээд бодогдох дурсамж бол байхгүй. Хүүхдүүдэд маань магадгүй байж болох бах. Гэхдээ миний хувьд бол тийм байхгүй байгаа. Дээрээс нь хүүхдүүдтэй тэгж их би цаг гаргаж чадахгүй байгаа. Тэгэхээр бол миний хувьд бол би өөрийгөө муу ээж гэж бодож байгаа. Нэгсэндээ даалгаврыг хийлгэж чадахгүй өдөр өнжүүлэхт өгдөг ч юм уу. Цаг гаргаж чадахгүй байгаа болохоор ч өөрийгөө муу ээж гэж бодоод байна тийм. Сайн ээж гэдэг ойлголт миний хувьд хүүхдүүдээ үргэлж цаг гаргадаг, дурсамж бүтээдэг. Хүүхдүүд одоо яг Сэлэнгээгийн би Сэлэнгээтэй ингээл одоо амар олон жил найзалж байгаа Сэлэнгээг харахаар ингээд би тэр нэг явдлыг өртөөсөө мартдаг байхгүй. Ингээд Сэлэнгээгийн хоёр ихрэн ирээл юу ярьж илаа. Нэг цэцэг өгөх, найздаа цэцэг өгөх мөх, бэлэг өгчлөө, бүгж өгчлөө тийм ясан чинь ингээл Сэлэнгээ шууд хүүхдүүд хаан өмнө ингээл нөө эрэгтэй хүнийг өвдгөл цуугаад бүгж өгдөө ш тэрэн шиг ингээл тэгэл гэл бүр ингээл яг ингээ өөдөөс жүжиглээл ингээл би тэгсэн чинь би хизээч тэгж чадах хүн биш аахгүй. Би нэрээ яагаад тэгж болохгүй юм бол гэж бодогдтал авч байгаа байхгүй. Тэгээд наацхан тийм дурсамж би тийм хүүхдүүдтэй харилцаа үүсгэж чадахгүй байгаа учраас би өөрийгөө муу гэж дүгнээд байгаа байхгүй. Миний нүдээр бол Сэлэнгээ амар сайн ээж байхгүй хүүхдүүдтэй бүр ингээл яг туулж ингээл ярьдаг туулж өнөөдөр яасан өнөөдөр юу болсон гэл ингээл бүр яг ингээл жүжиглээд байгаа юм шиг лээ тэнгүүд миний нүдээр ингээд амар гоё харагддаг дүр дороо. Тэнгүүд би өөрөө нэг яг надаас тийм гарахгүй болохоор за би ингэж харьцаа. Тэгээд би тэгдэг за гэрте очиод тэгж харьцах гэж ингээл үзгээл ингээд амар сайн биш юм байна. Тэгэхээр яг нэг хүүхдүүдтэйгээ тулж ажилладаг ээжүүд сайн ээж байх гэж миний бодсон. Амар Сэлэнгээг үзсэн. Миний хувьд бол сайн ээж гэдэг бол зүгээр дүр баха. Дүр болгоно дотоод зөрчилтэй байдаг шүү дээ. Дүр гэдэг бол угаасаа
бид дөрүүлээ өөр шүү дээ. Өөр хүмүүс, өөр үзэл бодолтой, өөр орчинд өссөн. Тийм болохоор би ерөөсөө Бадмаг ч гэсэн ерөөсөө муу ээж гэж бодохгүй. Зүгээр миний дүр, миний байгаа байдал маань өөрөө одоо хүнтэй харьцахтаа ч юм уу те мэрэгжлийн онцлогоос шалтгаалаад ч юм уу зүгээр л тийм. Яг адилхан бүх дүр дотоод зөрчилтэй. Яг тэр зөрчилтөө миний дотор явж л байгаа. Би яг сайн ээж үү, муу ээж үү гэл. Гэхдээ сайн муугийн ялгаа гэхээсээ илүү зүгээр л би яг өөрөөрөө л байх хэрэгтэй баг. Үнэн. Зүгээр л өөрөөрөө л байж тээ. Миний хүүхдүүд яг тийж л намайг хүлээгээд авчих. Тэгээд тэндээс том болсныхаа дараа эргцүүлээд амьдралын одоо сайн муу, саар муу бүх зүйлийг үзснийхаа дараа намайг миний ээж ингэ гэсэн шүү дээ гэд ямар хүн болж төлөвшөе те. Зарим хүн бол муугаар харж болно. Бүх ээжигээ. Зарим том болоод одоо буруу зүйлийг сайнаар ч харж болно. Тэгэхээр зөвөр өөрөөрөө л байцил гэж юу нь бол бодож байгаа. Насыг адилхан ингээ одоо Бадмаг хараад өөрийгөө ингээд муу ингээл өөртөө манай аим цензуур тавиад байгаа юм шиг надад санагддаг. Одоо ингээ хүүхдүүдээ битээр яг адилхан нэг сургуульд нэг ангид сурдаг байхгүй юу? Манай 3 хүүхэд. Тэнгүүд манай 2 хүүхэд бол одоо эдний хүүхдээс бол муу сурдаг. Амар онцордог. Тэнгүүд манай хүн болохоор ирээдүйд Монголдо ярьж байгаа юм Монголдо аягүй сайн бол өсвөгчн төгсгөнд хүүхдүүдээ он сурах хэрэгтэй тий. Нөө эцгийн өөртөө ингээ ачаал одоо ингээл би одоо ганцаараа амьдарч ин би ганц биеэж учраас би аавынхын ч талын нөхөстэй ээжийнхэн ч талын нөхөстэй тий. Би ста нэрэ хичээлийн ч сайн л хэвтэй тий. Би онц ч сурах хэвтэй. Би эрүүлж ялах хэвтэй. Би шүдийн жугаалах хэвтэй гэл ингээд идэг байхгүй юу. Би болохоор зүгээр ингээ сайхан тайван. Зүгээр л би өөрөөрөө л хүүхд болгочих. Тэр хүүхэд онц сурах шаардлагагүй юм байна. Тэр хүүхэд зүгээр ингээл бүр заавал мундагч байх албагүй юм байна. Тэ? Зүгээр л ингээл ярилцээ тэр хүний үзэл бодол өөрөөрөө л төлөвшөг. Намайг ч гэсэн өөрөөрөө л ялга гэдэг чиж байгаа байхгүй. Тэнгүүд манай хүн болохоор нэг хитрхи яг нөгөө ингээд одоо би ингээл ганцаараа л хичээж байна. Би ингээд одоо ингээд угаасаа хэцүү ч дээ. Хэцүү би тэрийг бол амар сайн ойлгож байгаа. Ганц биеижүүд Монголд ямар их байгаа вэ те. Хаста наашаа харж инээж цаашаа харж уйлжтэй шүн орондоо уйлал наана энийгэл хитрхи нөгөө хүчтэй байх гэдэг нэг дүрт ороод байгаа байхгүй. Өөрөөрөө байж чадахгүй зүгээр дүр бүтээгээд байна гэж би бол хараад. Ойлгох нэг. Амар нэрлэхийг байх гэж хичээгээд байна. Сайн хэд байх гэж хичээгээд байна. Эсвэл ингээд амар хүүхдийн хайжууд ингээд ойлгохгүй. Одоо ингээд би өвдөх хэрэгтэй мэн гэдгийг одоо л мэдээд байгаа байхгүй юу тийм байна уу? Энэ чинь ойлгомжтой зүйл биш юм уу гэж эсвэл өвдөж ёо энэ ч зүгээр байхсан. Гिचний юм зааг үсээд байгаа байхгүй юу? Тэнгүүд яг ингээд бит хоёрын үсэж тулсан ингээд бүх зүйл өөр агаад би аав ээж тэгээд цугсан байна. Аав минь ч гэсэн мань ээж минь ч гэсэн мань хүтээ суугаад нөхөр минь ч хажууд байна. Ингээд бүтэн байгаад байна тий. Тэгвэл манай хүний хувьд болохоор ээжтэйгээ багаас өссөн байна. Ээж нь завгүй байсан байна. Өөрөө ганцаараа гэртээ хичээлээ хийгээл өссөн байна. Дахиад хүнтэй суусан байна. Дахиад хүүхдүүдээ ганцаараа өсгсөн байна. Ингээд тэнгууд бит хоёрын хувьд ингээд асар их одоо ингээд нэг нэгнээсээ би бол энэ хүнээс аяг их суралцдаг. Надаас ч гэсэн суралцдаг юм байна гэдгийг сайн мэдлээ. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгдэмжих Baby Lab. Бидний хамгийн сайн найз Baby Lab. Учир нь өдөрж шөнж хуурай таатай амрах боломжийг олгож, хөвөн мэд зөөлөн гадаргуун агаарын урсгалыг чөлөөдөө нэвтрүүлэн шингэнийг хормхон зуур шингээхээс гадна хүүхдийн биед тав тухыг мэдрүүлэн хүүг дээд зэргээр хамгаална. Тэр харааж өгдөөг инээмсэглэн угтахад туслах бидний найз Baby Lab. Ер нь одоо ингээд бидний ярьж байгаа шиг яг одоо ингээд сэтгэл зүйчийн хувьд одоо хүний энэ оюун тарих сэтгэл хөдлөл мэдрэмжийн хувьд сайн ээж муу ээж гэж ер нь байд юм. За яг байна тий. Байлгаж бол болж байна. Тэр нь одоо ингээд өөрчлөгдөд байгаа байхгүй. Урд нь болохоор айгу хатуу байсан. Нөгөө ээж аавд та ингэрээ тэгээрээ ээж эмээ өвөө үед те. Тэгэнгүүт одоо ардчлал тэгээд бид нар нөгөө хүний сэтгэл санаа, шинжлэх ухааны хөгжингүүт ингээд бүгдийг зоргоор нь тавьдаг 90 үе ирэнгүүт одоо буцаж байна. Одоо сүүлд би
томчууд яагаад хүүхдийн иргэшээлд ордог вэ гэж ном уншсан. Хүүхдийн иргэшээлд. Хүүхдийнхаа иргэшээлд томчууд яагаад ордог вэ? Тэрэн дээр хитрхи нэг талыг хартсан ч гэсэн бас ингээд эцэг эхчүүдэд үүрэг байгаа гэдгийг хэлж байгаа байхгүй. Хитрхи дураараа өссөн, хитрхи бүх юмд бэлэн байсан, хитрхи ээж аав нь хичээсэн, ямар нэг зүйл дээр хичээчихээр хүүхэд тэрийг өөрийнхөө амьдрал дээр бий болгох чадамжгүй болчихдөг юм байна гэдэг. Тэгэхээр баланс. Ер нь бол ээжүүд хүүхэдтэй өв тэгш хүмүүжлийг л олгох ёстой л гэж үздэг байгаа. Өв тэгш гэдэг нь одоо тэнцвэртэй бөгөөд тэр хүүхэд өөрийнхөө амьдралд авч явах чадваруудыг л суралцах ёстой. Тэгээд тэгэхэд нь бид нар хажуунаас нөгөө дэмжих ёстой, хангах ёстой, анхдагч хэрэгцээнүүдийг хангах ёстой, бие болон сэтгцийн хувьд эрүүл байх тэр боломж болцоо юмыг нь олгох ёстой. Хит чанга бадчих юм бол тэр хүүхэд хагарчих нь дотоод өөрийнх нь бүх гоё сүнслэг чанарууд нь хит гараа авчгаар хүүхэд нөгөө ямар ч чиглүүлэггүй хит олон алдаа гаргаад хит их одоо айцыг аваад хорвоод болон хүнд итгэх итгэлгүй хүн болчих гээд байна. Тэгэхээр яг л одоо тэнцвэр дээр ирээд зогсож байгаа гэсэн үг. Хэд дураараа байж болохгүй тэгвэл одоо хинт ч баригдахгүй ямар ч хэмжээ гэж мэдэхгүй хэмжээ хязгаар гэж мэдэхгүй бас хүмүүстэй нийлж зогцож амьдрахад хэцүү хүн бий болох гээд байна. Хит ёстой гэчихээр тодорхой нэг цаг үед ирээд буцаагаад нөгөө ёстой хэрэгтэй дарамтлуулсан хүүхэд чинь бүх болох бүтггүй зүйлийг хэрэглэх хандлагатай хинт захирагдахгүй хинтэж тохирохгүй хүн болох гээд байна гэд тэ. Тэгэхээр ээж хөгжилтэй сахилгагүй дураараа байх боломжийг нь олгож байгаа юм бол буцаагаад сахилга баттай өөрийгөө авч явах чадвартай юмыг цаг тухайд нь сахилга баттай хийдэг юуг яаж болохгүй гэдгийг мэдэх ёстой. За ээж хүүхэдтэй ганцаараа байх орон зайг олох ёстой. Чи шийдвэрээ гаргах гээд буцаагаад олуулаа байх. Би чамд нөлөөлдөг. Хүн хин нэгнтэйгээ дандаа харилцаа холбоо нэгнтэйгээ зогсож амьдрах ёстой байдаг гэдэг. Энд чинь дандаа эсрэг төлөөд байгаа сте. Хүүхд ганцаараа байна, олуулаа байна, хөгжилд нь сахилга баттай байна, зугаалцал цэнгэл байна. Гэхдээ эрдэм ном сурах, боловсрох байна. Өөрийнхөө сорих үе байна. Би тусалж дэмжиж заавал зөвлөх, хязгаарлах ёстой үе гэж байна. Чөлөөтэй тавих ёстой үе гэж байна. Тэгэхээр хүүхдийн өөрийнхөө онцлогийг таньж мэдсэн ээж л би одоо энэ дээр хатуудж гин, би одоо энэ дээр зөөлрөх ёстой гэдэг тэр балансыг л ажиглах гэхээс биш энд томьёо байхгүй. Тэ. Тэгээд хоёр зочин дээр маань угаасаа харагдаж штэ. Хүн болгон ч өөрийн гэсэн хүнтэй харилцаа холбоо үүсгдэг холбоостой байхгүй. Зарим нь номоор дамжуулаад хүүхдтэйгээ ойлголцсон, зарим нь кино үзэж байгаад хүүхдтэйгээ ярилцсан, шууд үйлдэлээр ярилцсан, зарим нь жоохон битүү үгээр ингээд магтж байгаа, жоохон шүүмжилж орж ирээд юм хэлнэ. Зарим нь бол бүр өөрийнхөө үйлдэлээр харуулна те, зарим нь уйлж агаад хэлнэ. Зарим нь ингээд зүгээр дээ гэж байгаа хэлнэ те. Тэгэхээр тэр одоо хүнтэй холбоос үүсгдэг хэлбэрүүд чинь биднийхээ өөрсдөө харааны, сонсголын одоо биеийн хүрэлцгүйгээр мэдэрдэг. Зарим ээж ингээд эрхлүүлж бүүвээсээр байгаа л хэлнэ. Зарим нь гоё хоол ин хийж өгчөөд араас нь загин ч юм уу те. Энэ бүх арга барилуд бол их хүүхдийн холбоос. Энэнд бол хүн оролцохын ч бараг хэрэггүй юм шиг байгаа юм. Тэр хоёр хүн угаасаа хүүгээр холбогдсон. Нэгнийхээ үнэр амт бүх юмыг таньж байгаа учраас ээж хүүхэд хоёр бол ингээд ойлголцсноо. Тэрийг тэгэхээр зүүн бэлгэрээ мэдрээд ойлгож байгаа хүүхэд ямар ч тэр дундуур сэтгэл зүйч ч юм уу сайн ээж багш найзынхаа нээж орж ирээ ямар ч нэмэргүй байхгүй. Би ээжигээ хараад мэднэ, би ээжигээ хараад танина, би ээжигээ яаж байгааг мэднэ. Тэгээд энд бол сайн муу гэж байхгүй гэж бодож байна. Яг гэдэг. Түрүү одоо Сэлэнгээч гэсэн хэлж штэ ингээд айгүй өөрийгөө ингээд ядраагаад байгаа байхгүй юу гэж тэ. Гэтэ яхаа одоо битээр бол яг юм зовлон ихт анд гэдэг шиг энд байгаад байна гэж хасах уу гэдэг. Зайд гарч байгаа хоёр. Гэтэ үнэхээр одоо нөгөө ядрахаас ч өөр аргагүй нөхцөл байдлууд олон үүсдэг. Гэхдээ нөгөө нэг түрүүний бас яг хүлээн зөвшөөрн үнэхээр би бол Сэлэнгийн хэлсэн нөгөө хитрхи дүрд ороод хитрхи өөртөө ингээд би ингэл өстой тэхэл өстой гэд зарим нэг ингээд ачаа хөнгөлөөд орхиод зүгээр ингээд тайван байж болох юм дээр ч гэсэн хитрхи улаарад байгаа юм шүү гэдэгтээ бол санал нэг байна. Тэ? Чи ч гэсэндээ бол ер нь санал нийлэндээ энэ ч бас нэг юм жижигхэн яг нэг нүгөө яруул жижигхэн юм өрсөлдөөн байгаад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу гэдэг. Одоо бүтэн гэр бүлийн хүүхдээс дутуугүй байлгах. Одоо урд өмнөх салсан сарнсан амьдралынхаа тэр тойрогт байсан хүмүүст өөрийгөө баталж харуулах гэж байдаг юм уу те? Одоо би ганцаараа чадж байгаа гэдгээ үзүүлэх ч юм уу. Юу гэдэг. Тэгээд ирээдүйд том болсон хүүхдүүд маань
одоо надаар бахархна гэдэг нэг юм ч юм уу. Ингээд байгаад тэрийгээ гэтээ нөгөө нэг баланслах дээрээ жоохон тэнцвэрээ алдуулаад өөртөө ч ядраад магадгүй одоо бүр эсрэгээрээ бодвол хүүхдүүдээ ч төртүүлжиж болно шүү дээ. Тэрийг болон анзаарч харахгүй л байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо түрүүний ярьсан нөгөө нэг балансыг тааруулах гэдэг зүйл чинь айгүй торгон мэдрэмж юм байна л да. Яг яавал эн чинь нэг зөв би одоо яг ийм баланстай л байна шүү дээ гэдгээ мэдэх тэр нэг юм дохой гэж юм байна уу, мэдрэмж гэж юм байна уу? Тэрийг одоо бид нэр яаж одоо мэдэх үү? Бага эсгээ юу тий. Яг зөв баланстай байна шүү миний амьдрал гэдгээ. Хамгийн ихний шинж тэмдэг нойр хоолны хэв юм байна. Хүүхдүүд Бид нар өөрсдөө Хүүхдээ л бодсон. Би нараа тий. өөрийгөө мэдрэхгүй шиг. Өөрөө бүр аль хэзээний юм тойроос гараа. Хүний тоодоос хасаа хэлсэн. За би юм байна. Тий хамгийн анхны шинж тэмдэг бол бидний нойр хоолны хэмнэл хэвэн байна. Тэгээ асуудал үүсэл баланс алдагдаад эхлэх юм бол угаасаа нөгөө ганцаараа бах цагаа өгч чадахгүй байгаа бол хөрхийн нойрноосоо хугаслаад унтахгүй ганцаараа байгаа суугаад байна. Эсвэл хит ганцаардсан бол бас нойрноосоо хугаслаад хитрхи юм үзэл хүмүүсийн мэдрэмжийг аваад киноноос дуунаас бид нар мэдрэмжүүд аваад бодит амьдрал дээр авч чадахгүй байгаа мэдрэмжээ үргэлжлүүлээл суугаад байна гэсэн үг. Тэгэхээр нойр хоолноосоо хасаж байна гэдэг нь таны тархинд шаардлагатай байгаа тэр аж аргалын гормонууд бүрэн ялгарч өгөхгүй байгаа учраас ямар нэг юмнаас идээд тэнд чинь энерги нэхэд байдаг. За нойр хоол хэвэн байхаас гадна бодит байдлыг одоо хүлээж авах бодитоор эмийг харах чадвар ер нь сайн байдаг. Сэтгцэвд эрүүл байгаа хүн. Асуудалтай болоод ирэхээрээ юмд хит ямар ч реактгүй болно. Доош эмоц нь унчна гэсэн. Одоо аамрын болцоод байхад яах чгүй. Уйлмарын болоод яах чгүй ингээл байгаад байгаа гэсэн үг тий. За эсвэл нөгөө эсрэг чиглэл нь буюу баланс алдагдсан юм чи хоёр чиглэл рүү л явна шүү дээ тий. Нөгөө эсрэг чиглэл нь буюу hypersensitive хит мэдрэг, хит хөөрөө, хит стиртэй, хит хөөрцөн, хит уйлал, хит айгаал, хит зочирдол, хит хурдан төргүүл үзүүлээд байдаг. Тэгээ энэ бол нөгөө доороо байж байгаа хит дээшлэн, дээрээ байж байгаа хит доошлон. Тэгэл балансгүй байдал чинь дээшээ доошоо явж байгаа нөгөө дүүд тий. Тэгээд сэтгэл готрал, сэтгэл төгшөлт ямар нэг хямрал эмгэгийн төвшөнд очоод амьдралын хэмнэлд шууд алдагдана л гэсэн. Тий. Ингээд энэ бол хамгийн анхны шинж тэмдгүүд нь байж болох юм тий. Чи яагаад тавьчихна даа? Аль нь Яг юу нэ? Яг намайг яриад байгаа шиг ёо гэж. Гэхдээ яг гялтчгүй тийм байдаг байхгүй. Миний хувьд ингээд өглөө 6 өнгөрөөд босно. Хүүхдүүдийнхээ өглөөний цагийн хувц сунар нөө шүд нүүр амын угаалгаж хувц хичээлд нь бэлдээд хичээлд нь хүргэж өгнө. Арай ч юм уу цагтаа амжиж ажил руугаа очино өдөржингөө ингээд хурал мурлын тэрээгээд ингэж явж байгаа л тарах цагаас өмнө арай ч юм уу тэнцээс бүр ингээд барыг цухтах шахам гараал хүүхдүүдээ сургуулиас нь аваад буцаал харь хүртэл төгжрээл тээ. Тэгэл гэртээ очиод хүүхдүүдээ за даалгавраа хиймийгээ хоол унд мунд гэл ингэж л орой 9 болчихно. Тэгээд давдаг тоглоом шиг л тий. Тийм унтах цаг нь болол за хүү хаанаад нүүр гараа унт мунт гээд ингээл арайч унтуулчаал хүүхдүүдийнхээ хувцс мөвцөө угаагаал ингээл гэр орноо нэг гайгүй цэвэрлжээл тэгэл ингээд шүүн болцсон байна. Тэгэл яалтчгүй за би нөгөө хийх ажил байна уу төлөвлөх юмнуудаа бүгдийн дэвтэр дээрээ бичиж ингээд тэг ингэж идэл 1-2 цаг болчихно. Тэгэл өглөө дахиад нөгөө цикл давтагдаад яг ингээд одоогийн байдлаар би ингээд яг л нэг юм нөгөө одоо сэлэнгийн тийжэдэг хамстер нэг юм дотор гүгээд байдаг байхгүй. Тэрэн дотор гүгээд байгаа нэг тийм хамстер шиг л болчиход байгаа байхгүй. Яг тэр нэг юмнаас тийм гарч чадахгүй. Тэнгүүтээ за би ингээд яг энэ циклтэй байгаад хэрвээ би энэ циклээсээ гарчих юм бол би ингээд одоо яг миний сэтгхүү тийм болсон байхгүй. Би ингээ өөр газар суугаад хоол идэхэд би ингээ хүүхдүүдтэй яагаад идэж болохгүй байгаа юм. Би ингээд ганцаараа идээд ингэхлээр юм амар муу юм шиг санагдаад нэг тийм гимшдэг. Ганцаараа ингээд өөртөө цаг гаргаад ч юм уу эсвэл юм үзээд ингээ явахлаар би хүүхдүүдтэй энийг үзүүлэх ёстой штэ гэдэг нэг юмтай болцсон. Тэнгүүтээ ингээд өөртөө цаг гаргах нь миний хувьд ингээд муу болчиход байгаа байхгүй юу. Яа. Салфитэг байна уу? Тэгэхээр яг нэг тийм циклээсээ гарахгүй байгаа учраас ялгуур татах уу? Татаад гаргая да. Нээ. Тийм байна тий нэрээ харин тийм. Энэ хэлэн хүн штэ. Нөө дуусахгүй таскууд ингээд байнга орж ирж байдаг. Хизээ. Би ажил хийхгүй бол
манай амьдрал байхгүй болчихно. Миний хүүхдүүд болчиход байгаа тийм. Би надаа өвдөх хэрэг байхгүй. Хэрвээ би ажилласаа чөлөө авчих юм бол би цалингүй болчихно. Миний лизингүүд миний өмнөөс хинч надад төлж өгөхгүй. Тэгээ бодглохлоор яг тэр нэг юм дугуй дотор гүгээл байгаа байхгүй. Хизээ ядарснаа ч мэдэхгүй, өвдснөө ч мэдэхгүй. Тэгтээ эсэргээрээ би яг нөгөө гаднаас нь ингээ өөрийгөө харахаар хүүхдүүдтэй амар муу үлгэр дуурайлал өгдөг. Ганцаараа ингээл хичээгээл манай хүүхдүүд ганцаараа хичээгээд болдсон байна гэдгийг сурчих юм бол ирээдүйд тэр миний хүүхдтэй болоод ээж маань ганцаар исэн чинь би чадна гэх нөхрөөсөө салчвал яах вэ? Хүн маань ч гэсэнтэй ээж маань ганцаар исэн чинь би хүүхдүүдээ би ганцаараа амьдрна гэдэг тэр нэг сайхан охин хүүхдүүдээ өмжрүүлчихвэл яах вэ гэдэг нэг тийм ингэж болоогүй юмыг болохгүй ч байх боломжтой юмыг яагаад ингэж наан бодоод байгаа юм болдоо гэдэг үгүй тий. Үгүй тэр нэг юм цикл байгаа байхгүй юу? Тийм юу яг. Тэгэл би ажиллаж амжуулах ёстой, хүүхдүүдтэй ч ингэх ёстой гэдэг нь яг л нэг тийм цикл. Тэрнээсээ гарчих юм бол би амар муу хүн болчих гээд байгаа юм шиг тийм. Яг бит хоёрын хамгийн одоо яг би яагаад гэдэм болоо гэдэг ингээд бит хоёрын одоо найзлж авах хугацаанд хамгийн зөрчилтэй нь ерөөсөө энэ байгаа байхгүй. Манай хоёр хүүхд болохоор 4-5 настайгаасаа өөртөө гараад дэлгүүр ороод юмаа аваад ер нь жоохон нөгөө нэг бие дааж сурах тал руу илүү нөгөө нэг байх ёстой юм болов уу гэж одоо миний хувьд буруу зүйл нь бол мэдгүй зүгээр боддог. Яагаад гэвэл би багтаа аавыг өвдөөж хаад ингээ халуун цаваа чирцэн ингээ цай өгөөд тэгсэрний миний багын дурсамж нь тэр маа надад ингээд өөрөөсөө бахархах би ингээд тэр дурсамж байдаг байхгүй юу. Тэгээд ингээд тэрийг хүртэл одоо хүртэл ингээд ярьдаг. Тэнгүүд одоо би ингээд өглөө миний хоёр хүүхд өөрсдөө хичээлдээ явчаарай. Би ээж нь амар ядарсан байгаа. Тэгэхээр би амарна. Гэвь манай хоёр нэгдүгээр ангиас өөрсдөө хичээлд явж байсан. Одоо ч ингээд явдаг. Өөрсдөө ингээд бараг ингээд тусдаа гарсан хүмүүс шиг амьдэрдэг байхгүй юу. Тэнгүүд би яг нөгөө нэг намайг тэнгүүд бас ингээд ихэлдэг байхгүй би хоёр хүүхдтэй. Яа халуун цай өгөөч мөгөөч гэл. Яа таарад байна мараад байна гэл ихэлдэг. Тэнгүүд манай хоёр ингээд надад халуун цай мэ өгөөд одоо тэнгүүд би хилүүлдэхгүй би ингээд хичээлээ ч юм уу хийгээл юмаа хийгээ сууж ангууд халуун цай юм. Баярлалаа ямар гоё юм бэ гэл тэнгүүд та өөр юу өмөр авах уу мах уу гэл тэнгүүд за яг болоо одоо хоёр амар гэл. Тэнгүүд яг бид хоёр ингээд тэгвэл манай хүн болохоор яг нэг хүүхдүүд яг юм хоёулаа өвчтөл айчин гимж чинь одоо ялан сайн төлөвдөн шүү дээ гэд ингээд нэг хүүхдүүдэд хайрлаад байдаг. Тэнгүүд би болохоор нөгөө алдаа гарах боломжийг нь болохоор өгчмөр санагдаад байдаг байхгүй юу. Зүгээр л хоёулаа байгаад үзэлтэй тий. Тэнгүүд би тэрийг тайлбарлаж байна. Энэ бол гэртээ чиний хамгийн тухтай бүс энэ бол чиний гэр чи айх ёсгүй тий. Айх гэдэг чинь бол тий зөв хийц зүрзүүл ч гэдэг юм уу. Ингээд яг хантай байгаа ганцаараа бол бас хэцүү л тий. Хантай байгаа учраас ингээд боломжуудын нөгөөд идэх чигөө ийм байгаад идэг. Тэнгүүд нөгөө жүжигчин гэдэг мэрэгчлэн бас нөгөө яг сэтгэл судлалтай адилхан хүн судлах мэрэгжил шүү дээ. Тэнгүүд одоо би нэг моно жүжигэн дээр ажиллаж байгаа. Тэр нь болохоор яг ганц хүний жүжиг тий. Тэр нь эмэгтэй хүний яг эмэгтэй хүн гэдэг яагаад ихтэй хүнээс өөр юм? Адилхан ерний яагаад өөр юм? Гэдэг ийм дотоод сэтгэл рүү хөөрнөл рүү ингээ хандсан гэдэг байхгүй. Тэгвэл хүү охин хоёр яг адилхан гидсэн дотор бүрэлдээд яг ижлэгийн хойлоо гараад яг ижлэгийн хооллоод яг ижлэгийн ингээ хандаад ингээд ах トゥ хоёр ч яг ингээд цугсж байгаа тий. Цугсж байгаа хэрнээ шал ондоо. Би орой ажилласаа тараад ирэнгүүт хүн тэн ингээ унтчихдаг тий. Охин болохоор шус хэрэг үнэждэг. Та яасан нэрэ мэрэ уйл муулаа ингээл. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй хоёр хүн бол асар өөр туйл юм байна гэдэг би бүр мэдрээ явж байгаа. Тэгээд яг энэ жүжигэн дээрээ ч тэр ажиллаад ингээд олон одоо найз нөхдийн хүрээлэл одоо ингээд та хэд ярьж байгаа юмс ингээд анзаараад харангууд яг ийм баланс гэдгсэн шүү дээ. Баланс хэрэгтэй хизээч нөгөө үнэн худлын туйл байхгүй юм байна. Ингээ судлаад яваад байгаа байхгүй юу. Тэнгүүд нөгөө миний судалгааны ажил маань хүртэл
алтан дундчаа онол жүжигчний хим хэмжээнд хэрхэн нөлөөлөх вэ? Энд чи бүр онол юм байлээ шүү дээ. Шашны талаасаа тийм тэгэнгүүтээ одоо тэр хүний амьдралын философи талаасаа бүр Аристотелийн үеэс ахуулаад энэ чи бүр яг ингээд баланс гэдэг энэ алтан дундчаа онол гэж гараад ирсэн. Тэгэнгүүтээ тэрийг бид нэр хамгийн сайн мэддэг нэ хамгийн их мэддэг. Яг байгаад байна. Хүний харилцаан дээр, найз нөхдөд харилцаан дээр, үр хүүхдийн харилцаан дээр гэх ингээ бүх зүйл дээр тий. Тэгэхээр баланс гэдэг нь чухал юм байна. Та гурав зүгээр надаа ингэж явах гэж. Энэ ер нь төлөвлөгөөт. Төлөвлөгөөт Намайг ухааруулах бадмаг гэж. аврыг гэдэг хөтөлбөрт одоо хамрагдсан байгаа гэдэг. Харин тийм байна. Бадмагаан буцааж Гурав авч ирээ. Гэхдээ тэгээ энэ хүн чинь одоо нөгөө өөрөө эмч байх хэвээр ингээ хүнийг янгаах хэвээр гээл те. Өөрөө байх хамгийн юм хэцүү байх боломжгүй хэцүү мэрэгжил юм шиг санагдаад байгаа байхгүй юу? А би бол өөрөө байх хамгийн боломжтой мэрэгжил байгаа байхгүй юу? Би бол хоёр нь болно тийм. Хайснаар би ингээд хүүхдээ ч чи урлагийн юм болгосондоо бүр баярлсан шүү дээ. Одоо энэ жүжигийн ингээ яа. Ерөөсөө ёсгүй гэдэг те тэр яг өчтөр би сторийн дээр клоус дэс. Ёсгүй гэдгээс яаж ангижрах вэ? Гэт ингээ өөрөө өөртөө одоо ингээ тэмцэлж байгаа миний ингээ хамгийн өөрөө өөрийгөө сонсох ингээ энэ явц үйл явц ингээ явагдаад байгаа сүүлийн 10 хоног. Тэнгүүт яг сая доор кофе шуугаад энэ подкаст юм. Энэ ёсгүй гэдгээс л ангижрах хэрэгтэй юм биш үү те. Яг юу юм байна одоо яг ингэж бодоод байж байгаа манай ээж нэр байвал ер нь бол нэх одоо хатгаас хүсээгүй байхад нь тусламж, хүсээгүй байхад нь зөвлөмж бол хэрэггүй. Одоо ингэж баг орхих л хэрэгтэй. Яг энэ цаг үед байж байвал те. Яагаад тэгэхээр ажлаараа өөрийгөө дарах, хүүхдүүдтэй хит анхаарах энэ хүнд хэрэгцээ байгаа. Тэгээд тэрийг одоо яах ч боломжгүй. Тэгээд тэхгүй байхаар гунглах гад байгаа ч юм уу, тэхгүй байхаар ер нь бол тэгээд эморчисэнд орвол юмаа л хийжсэн л дээр те. Тэгэхээр нэг энэ хүний стрессээ даван туулах арга нь салтыг даван туулах арга нь. За ямар нэг зүйлээс ангижрах энэ процессыг стрессээ ингэж л даван туулдаг байхгүй юу да. Зарим хүн караоке ордог, зарим хүн тулааны спортоор хичээлдэг, зарим хүн зүгээр л унтаж даван туулдаг. Тэнгүүд итвэхтэйгээр даван туулдаг төрлийн хүн байна шаарч. Тэг мэдээж үргэлж юм байхгүй. Зогсох болно, ядарна. Зүгээр харин ядарсан үедээ хин нэгнтэй холбогдороо л гэсэн үг байхгүй. Ядарсан үедээ одоо боли. Одоо төгс байхаа боллоо гэх гэмээр үед бид нар бэлэн байх ёстой л гэсэн үг. Тэрнээс энэ мөчн хүртэл энэ хүний амьдрал хэрэгтэй л цаг хугацаа байгаа. Тийм яг үнэ. Би болохоор яг тийм байхгүй юм. Завтаа байхлаар стресстэй төрөл юм байна. Завтаа байхлаараа бүр тэр нь хэцүү болгоод. Тэр нь амар хэцүү тохгүй байдаг. Тэнгүүд ингээд хийж чирэггүй амт болсон юм санагдав. Тийм. Яг ингээд ажиллаа хийгээд ингээд явж байхад надаа ингээд тэрэндээ амар баяртай байдаг. Ялангуяа надаа амралтын 2 хоног амар урт санагддаг заяа. Агсан бүтэн тэгэл ингээд ялцчихгүй ингээд хүүхдүүдээ нөө гэр орноо цэвэрлээл тэгэл өөр бусад юмнуудаа амжуулаа ингээд явж байхад надад амар гоё. Тэгэхгүй яг ингээд нөө хүмүүстэй орондоо ингээд хөвтөөд өдөр 2 цаг хүртэл унтаад гээд тийм юм бол миний амьдрал бүр хизээч бүр хэрвээ тэх юм бол миний бие өвдөн. Чиний өөрийн ч нөөний амьдралын хэмнэлт угаасаа бүр нэг завгүйдээч биш л юм биш тэгвэл. Пашнаас айгу нөлөөлөд байна. Хүн чинь нөгөө ингээд дотроо бодцсон, төлөвлөсөн хиймээр байгаа юм аа ингээд хийж өгөхгүй байхаар баг ингээд хэцүү байгаад байдаг, холгоод байдаг, айгу хэцүү байгаад байдаг. Тэгэхээр нэг юм гармаар байгаа юмны ард гаргах сая ингээл нүү амар том пашнтай л байгаад байна. Тэгээд тэр зүйлийн араас зөвхөн нэг юм бас workaholic байгаад байгаа ч хэрэг биш тий. Тэр нь бас ингээд энэ хүнд одоо амьдралын шинэ утга учир үнцээр ингээд юмнууд орж ирж штэ тий. Ерөнхий ивент тэтгэгч дэлхийн хамгийн нэмэгдэмжих Baby Lab. Өөрийгөө хайрлая, Oxy. Hi Mommy. Их хүүхдийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүр. Ивент тэтгэгч Whisper Restaurant. Харин миний хувьд тэгж одоо
яг л бас л ээж маань л нөлөөсөн баг. Манай ээж бол үнэхээр амар хөдөлмөрч хүн байхгүй бүр үнэхээр Одоо үрд сургуульд явсан юм шүү дээ. явцсан одоо сая сургуулаа төгсөөд ирж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол тийм биш байх боломжгүй гэсэн үг. Тэгэнгүүт би ингээд өөртөө юм одоо амбиц гэдэг үг чинь яг үнэндээ бол ингээд юм одоо мөрөөдөл штэ хоп штэ тий. Тэгэхээр миний тэр яг амбиц аягүй өндөр. Тэгээд тэр зорилготой би хүрэхийн төлөө л би энэ амар олон жил ингээл хичээгээл хөдөлмөрлөөл ингээ явж байгаа. Тэр нөгөө нэг яг зорилготой хүрэхийн тулд би юу хийх ёстой вэ гэдэг зүйлүүдээ би ингээд тархиндаа бодцсон, боловсруулсан. Тэнгүүдээ тэрнийхээ ингээд төлөө ингэж явж байгаа учраас би юм завгүй байгаа даа. Тэгээд тэрнээсээ гадна хүүхдүүдээ бас ингээд яг тийм амбицтай болгох амбиц гэдэг зүйлийг одоо монголчууд л буруу ойлгоод байдаг учраас уул нь сайн зүйл шүү дээ. Энд суусан хүмүүс асаа ингэж ярьд юм бэ. Яг өмнө тоглож гэсэн. Тэгээд тийм учраас хүүхдүүдтэй бас нэг тэр талаараа нэг зөв юм үлдээхийн тулд бас амар хичээдэг. Одоо би нөгөө ажиллаа сая сольсон шинэ ажилтай байгаад би ингээд үнэхээр яг бүр ингээ хий гэл ингээл яасан чинь надаа ингээд зөвлөж байгаа хүмүүс гэсэн байхгүй юу? Чи ингээ хитрхи шатаад байна. Бүр ингээ хитрхи шатаад байна. Ингээд шатаж чадчихагаа дүрлцээд дуусчихдээ шүү. Чи жоохон тайван бэ гэх. Тэгээсэн чинь үнэхээр яг тийм байгаа байхгүй юу? Одоо би ганц би амьдралыг сонгосон цагаас хойш ингээ шатцсан байгаа байхгүй юу? Ингээ шатаал яваад байхгүй юу? Яг одоо нэг сэлэнгээ угаасаа энийг надад бүр байнга хэлдэг байхгүй юу? Чи ингээд дээ штэ. Зүгээр чи хүүхдүүдтэй орхилтоо надад чи ингээ хүн штэ. Тэнгүүт би үнэхээр яг ингээ бүр ингээ шатаал яваад байгаа байхгүй юу. Тэгээ одоо ингээ сурж байгаа баг-багаар ингээ сураалаа тэгээд гайгүй болохоор миний хувьд яг одоо хүүхдүүдийнхээ хувьд юу гэхлээр тэр хүүхдүүдийг би даасан хүн болоход л амар хүсдэг байхгүй юу. Тэгээ би тэгж одоо манай хүү онц сурдгийн хувьд сурдаг. Гэхдээ би тэр хүүгээ онц сураа гэж шахдаггүй. Өөрөө л тийм хүүхэд учраас ингээл манай хүүхд ингээ болоо явж идэг учраас би зүгээр л та нар хүн байхад л болно. Одоо тийм амар гоцгойд авьяастай байх шаардлага байхгүй. Зүгээр л хин нэгэнд төвөг уддаг хүн биш. Зүгээр л өөрийнхөөрөө байж чаддаг хүн байхад л болоо гэж миний хувьд хардаг. Гэтэл ингээд яг ингээд одоо хэдүүлээ ярилцаа сууж хахад би хүүхдүүдтэй яг амар юм шаардлага тавьдаг байгаа байхгүй. Та нар эрүүл байх хэрэгтэй. Дотроо бол төлөөлчөд байгаа байхгүй гэж бодоод байдаг. Гэтэл тэр шаардлага болж буугаад байдаг тийм. Харин тийм л юм байна. Байсан байна гэж одоо яг одоо би энэ бол ингээд яг би хүүхдээ ийм арга барилаар өсгөнө гэдэг ингээд хүн одоо чамтай одоо үгүй би хүүхдээ ингэн гих хүн бас байхгүй байх. Тэгээ ингээд хоёулаа бол ингээд харьцангуй юм чөлөөтэй яг ингээд зөв буруу нь мэдгүй ч гэсэн зөвхөн өөрийнхөө хүснэр хүүхдүүдээ ингээд өсгөж штэ. Энд болонгот аавын тал бас орж ирнэ те. Юу гэдгийг сэлэнгээ ингээд энд хамаагүй ер нь бол миний хүүхдүүд ингээд би байгаагаараа ээж гэж хүлээн зөвшөөрдөд миний ээж ийм л дахин давтагдчихгүй ийм эмэгтэй биднийг өнөдөр өсгсөн гэдэг тэгж одоо яригдана гэд. Тэнгууд тэнцээ яг аав бас хүүхдүүдээ өсгөх арга барил дээр чамтай ижилхэн байж иж одоо тэр гэр бүлийн хүүхэд өсгөх одоо аав ээж хоёрын тэр нэг юм харилцаа ойлголцол яг нэг болох байх гэж бодож юм л та. Тэр нөгөө ялгаагүй гэр бүлийн хүн бас урлагийн хүн учраас энэ тал дээр яг та хоёр ижилхэн нээлттэй байдгүй. Нэг бол ингээ та хоёр үгүй чи ингээ чиний хүүхдээ нэг ингэтэй гэдэг ч юм уу тийм одоо зүйл энэ төр байдгүй ер нь аавын одоо оролцоо хэр байдаг вэ? Одоо ингээд нөгөө нэг хатаа үзүүлэн хар цагаан ингээл тэгсэн шүү дээ. Тэр балансыг нөгөө нэг гэр бүлтэй болохоро арай илүү нөгөө амар байгаа гэх юм уу? Би одоо ингээ хурих шаардлагагүй шүү дээ. Заримуд ингээл амар загнал, заримуд гинт инээгээл гэл ингээл те аль одоо хатаа зүйлнийг ингээ тэнцвүүлэх шаардлагагүйгээр би зүгээр өөрийнхөө байх боломжтой байна. Өөрийнхөө байгаа нь миний би угаасаа амар зөөлөн. Нэг тийч хүүхдүүдээ би одоо ингээл зодоол зохиол ингээд амир нэгтгээд баг ингэ загнахаараа би өөрөө ядраад байдаг байхгүй ингээд яг өгүүлж мүлгэхээр ёо манай ээж өөрөө аим шигтэй тайван хүү бүр эдээ ээж эсрэг туйл ингээд намасте ийм байхгүй юу тэгээ нэг хүчрэхийг ерөөсөө би зүгээр ажиллаялээ тэгээл ерөнхийдөө ингээл гоё уучлаараа тэгээл ярилцаал надад 9 настай ахт минь нүрийн будаг авч өгөөл чи нүрээ будгүй ямарэн гэл ийм тэгээд би одоо нэг арга биелэг гэдэг шиг би зөвөр зөөлөн ойлгодог.
дэмждэг тий найз шиг тал юм би биелүүлчих. Нөхөр болохоор одоо шаардлага тавьдаг. Түрүүний нэг хэлсэн шүү дээ шаардлага тавьдаг. Хичээл хийх ёстой тий. Дэмэд хийхгүй байх ёстой. Мундаг хүн болох ёстой гэдэг шаардлага тавьчих. Тэгэхээр бид хоёр хоорондоо ярилцаад за нэгэн загин жахад нөгөөт нь өмөөрөх биш те нөгөө нэг гэр бүл нэг чиг рүү харах ёстой биш нэг чиглэл рүүгээ л харцсан. Тэнгүүд за чи ерөнхийдөө тэр хүнийг ойлгодог том болоод өсвөр наснд очиж надаас юм нуудаггүй те нууж агаад буруу зүйл рүү орчдгүй буруу хүнтэй нөхөрлөхгүй тэр талд би зүгээр найз шиг байд. Санаа зовхгүй ээж намаа цагчих болов гэж бодохгүйгээр буруу ч гэсэн зөв ч гэсэн надад ярилцдаг тийм байлгаа. Нөхөр болохоор би буруу зүйл хийгээд би орой тэ болтол ингээд буруу хүмүүстэй найзлаад тамиг татаж үзээд архиуж үзэх юм бол би аавд алууландаа гэдэг тэр айцыг нь аав нь хүч. Гэдэг тийм л юм нь бол байр суурьтай бид хоёр одоо ойлголцсон гэх юм уу. Тэгээ тэр нөгөө нэг одоо амар ингээ амар байгаад байгаа байхгүй юу. Тэнгүүд би одоо ингээд та яадаг ойлгох хэмжээд хэцүү байгаа байхгүй юу. Та яд болохоор ингээ хэцүү байгаад штеп тэрэн дээр л ингээд яг юм гацаа өсчихэд штеп. Яах бол миний хүүхд яах бол гэл тэгэл нэг шаардлага хаагаал. Тэгээ тэндээсээ болоо нэг стресстэй байгаад байгаа байхгүй юу. Тэнгүүд би хизээч тэрийг ингээд зөвлөж чадахгүй штеп. Яг л би энэ хүний оронд өөрийгөө тавьж үзэхээр ингээ хэцүү байгаад байхгүй юу. Яах ч ёстой ингээ хурх ёстой юм уу дүр давах ёстой юм уу тий. Аюу хэцүү байдал байна л та. Тэр одоо ярьжсэн чинь нэг амар инээдтэй санаад орчлоо. Хоёрыгоо би амар загнаад тэгээ нөгөө хоёр чи уйлаад тэгээ уйлж байгааг харсан чи би дагаж уйлаа. Ээж уучлаарай гээл тэгдэг байхгүй тэгсэн чи ээж нь ч гэсэн анх удаа л ээж болчихсон. Тэгээ бид гурав ингэ нэг гурлаа тэрвэрлдэд амар уйлжсэн чи гаднаас ээж урд та гурвчдаг яагаад тэгтэй. Тэгээ яг үндэ тийм байгаа хгүй яг ингээ анх удаа л ээж болж үзэж байгаа учраас ингээ ойлгохгүй нүд амар их байгаа шүү дээ. Би ч ингээ охиноо 23 тайда бас нялхал байсан байгаа хгүй. 23 тайда төрүүлсэн. Тэгээл ингээл хүүгээ 23 тайда төрүүлсэн. Тэгэхээр ингээ хүүтэйгээ хамт өсөө явцсан байгаа хгүй. Тэгвэл ээж нь ч гэсэн мэдхгүй байна. Манай үчинд одоо амар том бие мэгтэй тэгээл янз бүрийн юм асуун. Манай хүү гэхдээ яагаад ч юм бүр ингэ 4 настайгаас л надаас юм сар мар од мод асуудаг гэсэн байхгүй. Нарны дэлбэрэлт ээж танд хизээ мэдэгдэхгүй гэж асуудаг. Тэгэл тэнгүүт ээж нь бас мэдгүй байна. Ээж нь өөрөө л дэлбэрж явна та гэдэг. Бүр тэг ингээд тэрэн дээр ээж юу агаал бүр одоо хүртэл яадаг байхгүй ингээд хүү уйлал охин уйлал гэсэн би дагаж уйлаа үнэхээр яхаа мэдгүй юм чи би тэр хүүхдүүдэд аргадах ёстой мó эсвэл уйлуулаад те загнаал те огчин чи яасан гэх ёстой мó чимээгүй тэг ингээ бодож дагаа уйлал тэгэхээр ингээд яг хоёулынгийнхаа хувьд ч гэсэн яг л тэр асуудлаас болж яг ингэдэг байхгүй одоо би ингээ хит ингээ хүүхдүүдэд хайрлаад ахлаар хүүхдүүд манай амьдрах дархлаагүй болчихгүй хажуунаас нь загнах хүн байхгүй ахгүй ч юм. Тийм. Хит загнаад ахлаар надаас дүлчихгүй. Тэрхийн юм амар хатуу юм болчихгүй гэх тэнгүүт тэр хоёрыг ингээ яаж тэлцүүлцэх юм бол ингээ гэрэндээ ингэж амар ядардаг байна. Хайсандаа удлаа ярьдаг болохгүй ч юм уу. Тийм. Наа чи энэ бол бүр амар том байдаг. Яах ёстойгоо ойлгохгүй шүү дээ. Тэгэл ойлгох ойлголтой дагаж үйлсэн да гэж юу. дагаж үйлээ. Би яг орны нэрэл би яах бол тийм шүү. Яах ёстойгоо ойлгохгүй хаа. Тийм хэцүү. Тэгээ хүүтэйгээ ярьж мэрэл яг би амар ярьдаг байхгүй хүүтэйгээ ингээд. Одоо хүү маа нөгөө нэг том болцсон яг юм ойлгож авч учраас за хоёул ээж хүүгийн болцоо игээл битээр амар их сахис үздэг. Тэгээ ингээд сахис руугаа явж явах замдаа ингээд за яаж юм яаж нөх ээж нь ерөн чи ямар байвал чамд ээж нь гоё вэ гэл ингээд тэгтээ шууд асуухгүй шүү дээ. Тэгэл ээж нь яг яахлаар чамд амар тухгүй санагддаг вэ нэдрийг л асууж авах тэнгууд ингээд хүү хаяа ингээд ээж харин та ингээд надтай тоглолдог бол гоё гэлтэж байгаа хгүй. Тэгээд тэнгууд чи уулын ээж нь чамтай ингээд тоглохгүй л ингээд юу яадаг шүү тэнгууд та ингээд жоохон тоглолцоод болчдөг гэж надад хэлж байгаа хгүй. Уул нь миний хувьд бол тэр ингээд амар удаан тоглоод байгаа хгүй. Тэнгууд ингээд ой тэрийг нь сонсоол ингээр би ингээд сонион уйлах гал ямгууд ээж та уйлах гээд байгаа мó гэдэг юм. Үгүй ээж нь ившээсэн юм аа гэж тэгээд нэг тиймэрхүү ярианууд амар их тэнгууд
ярилцах тусмаа илүү хүүтэйгээ бас амарсан ойлголцоод тэнгууд хүн маань ч гэсэн эсрэгээр надаас тэгж их юм хүсдэггүй л байгаа байхгүй. Зүгээр л тоглохыг л хүсдэг байгаа байхгүй. Тэгээ тэнгууд би ээж нь үнэхээр ингээд ядраад байна, үнэхээр ингээд байна гэдгийг хэлэхлээр хүүд маань тэр нь ингээд амар хэцүү санагддаг байгаа. Тэнгүүд би ингээ яг аль балансын яг өөрөө ядарсан ч гэсэн тэрийг нууга тоглох хэрэгтэй юм уу? Тэнгүүд нөгөө талаас хүү охин хоёр маань тий ядарсан ч гэсэн ээж маань ингэдэм маа гэдэг юм авчих үедээ. Бас л нөгөө баланс юм да. Ер нь нөгөө амьдралын ард гарчихсан хүн байхгүй байгаа шүү дээ. Тий. Гарсан хойноо ярьсан хүн байхгүй шүү дээ. За байж гараа буцаад төр байж. Нэг юм яриа тий. Яг учрыг нь олцсон шүү. Одоо ч бүр энэс гарцаагүй бас амар төгс гэсэн юм байхгүй тий. Тэгэхээр угаасаа л амьдралын тэгээ ард нь гарцсан хүн байхгүй байна. Бид нэр яаж ч хичээсэн хүүхдтэй гинтэл өгнө. Яаж ч хичээсэн. Тэгэхээр хичээх тэрэнд айхтар хичээх шаардлагагүй байгаа байхгүй. Угаасаа ингээл асуухаар бид нэр хамгийн дотн хүнээсээ л гэмтэл авдаг учраас ээж аавынхаа муу сайн талыг хүүхэд хамгийн сайн мэднэ. Өөрийнх нь одоо эмээ өвнөс төгсөн бол эмээ өвгөн сул талыг хамгийн сайн мэднэ. Буюу угаасаа л төгс байх боломжгүй. Тэг ингээд яг ингээд одоо тэнцвэр гэж хэдий ярьж байгаа ч гэсэн тэрийг ингээд миллиметр граммаар нь хэмжээд яг сайхан ингээд байж байгаа хүн бас байхгүй л байгаа байхгүй. Тийм гэхээр нас хэрэгтэй ч юм уу байнга те enjoy the moment ингээд одоо цагтаа байхад болно. Тэгэхээр сайн ээж гэж одоо байхгүй юм байгаа байхгүй. Тэр хүүхдэд одоо өөрийнх нь ээж нь сайн ээж нь төгс ээж нь бол байгаа. Одоо яг ингээл ийм царай зүстэй, ийм дуу хоолойны өнгөтэй, ийм үнэртэй ээж нь л байхгүй учраас. Тэгээ бид нэр тухайн цаг үедээ ээжийн зүн гэдгийг одоо яг энэ сэтгэл судлалын шинжилгээ ухаанд айцтай холбоод амар сэлдэг байгаа. Хинч зөвлөж чадахгүй, хинч зөвлөж чадахгүй. Зүгээр л хүүхдтэйгээ одоо тэр яах вэ, ийх үү гэдэг наа мэдрэмжээ зөнгөө даг. Яг инстинктэд даг. Совингоо даг. Та хүүхдээ одоо өвтгөж байгааг, ярилцмаар байгааг, хүүхдээ хэцүү байгааг, хүүхдээ аавыгаа эсвэл ээжээгээ санчсан байгааг ингээд мэдэрч байгаа. Тэгэнгүүт тэгэх ёстой, ингэх ёстой биш. Ээж өөрөө хүүхдээ мэдэрч байгаа, юу хэрэгтэйг нь мэдэж байгаа. Магадгүй нөгөө жоох өвдгөөд байгаа юм санагдаа тийм мэдрэмж энэ ээж авцсан л байгаа байхгүй. Тэгэл тэрэндээсээ нөгөө сэрэмжлэх гээд ээж хүн бэлдэх гээд ингээ юмнуудыг хийгээд л байдаг. Тэгэхээр бас хийж байгаа үйлдэл тодорхой шалтгаантай, инстинкттэй байгаа учраас яг тэр үед ингээд хүүхдүүдээ мэдрээд л хичээгээд л байгаа л ах л та. Хүүхдүүдээс янз бүр ингээд мэдрэмтгий хүүхдүүд байна. Юмд хурдан дасан зохицдог хүүхдүүд байна. Удаан дасан зохицдог хүүхдүүд байна. Тэгэхээр тэр ээжийн арга барил бол ингээд дотроос нь ингээд гогдоол те нөгөө гидсний мэдрэмжээр ингээд орж ирээл за одоо бол хүүхдээ гаргаад явуулж болохгүй юм байна гэж байгаа бол тэрийг алдаг. Тэ. За одоо бол хүүхдээ тэври гэж байгаа бол онл мол битгий бод. Зүгээр л очил тэвэр. Бид нэр тэр бүх how to the know how чинь танд байгаа л гэж хэлгээд байна. Цаанаасаа тийм ээ. Тэгээд дагаад онолдоод сэтгэл зүйч байгаад дэмж байгаад те яацаа ойлгоод угаасаа хүүхэд гэмтэн. Ингээл гэртээ сайхан хоол хийдэг байсан хүний хүүхдээс ээжийн талаар асуухаар би ээж маань яагаад амьдралын зорилгогүй ямар хэцүү юм л гэж идэг. Ээж нь амьдралын зорилготой гэж гарч гүгээл ингэдэг ээж яагаад надад гэрийн хоол өгж явуулаагүй ингээл хэлж л байдаг. Тэр хүн өөрт байхгүйгаа л хүсдэг. Тийм байгаас тий? Тийм. Ийм ээж учраас би ийм гэл ингээл хүний шунал хүсэл чинь дуусахгүй, бид нэр тэгэж амжихгүй, цаг хугацаа өрнөж байгаа учраас өөрөө тэр төгс ээж байх хүлээлттэй угаасаа байхгүй гэж. Үлчгээ унаад явсан чинь настай амтан заваачлаа гэж. Тийм. Хөтлөө авсан чи ямар л тэнийг юм бэ нэг он байхгүй гэдэг шиг тий. Тэгээ энийг нөгөө ингээд ойлгочихж байгаа нь айгүй юм том нээлт гэх юм уу? Тэгээ нөгөө энийг ойлгоогүйгээс болоод яг нэг юм тавьсан шаардлаганд нийцүүлэх гээд ингээд одоо ядарч байгаа одоо ингээд зөндөөх ачаа ингээд үүрээд байгаа ч юм уу те юу вэ би өстэй хүүхэдтэй нэг одоо ингээд бидний чинь нэг юм утгыг одоо бараг зүг мэддэг ч юм уу мэддгүй ч юм уу ингээд одоо хийдэг үгүй шүү дээ тэрүүний амбиц гэдэг шиг те трама гэл нэг юм амар ингээд үгээр төлөөлүүлээл те би хүүхэдтэй трама өгдөг ээж болохгүй гэл ингээд тэрийгээ агаал те гэтлэнийг ингээд айгу хөнгөхнөр ийм одоо байдаг ингэдэг одоо бид нар гэхдээ хичээж байгаа л бол та сайн ээж те хүүхэдтэй бол та хамгийн төгс ээж гэтээ бид нар яаж хичээсэн хүүхэд бол тодорхой хэмжээнд байхгүй зүйлээ танаас үргэлж нэхнэ гэдгийг л бид нар ингээд одоо ингээд ойлгочих юм бол энээс хоошо бидний өөрсөндөө тавьж байгаа шаардлага хүүхэдтэй тулгаж байгаа шаардлага ч гэсэн ингээд
тэр чигтээ ингээ өөр болчих юм шиг санагдаад байгаа байхгүй тийм багсаад илүү хөнгөн болчих юм шиг санагдаад байна л да. Гэхдээ тий одоо ойлгосон ч гэсэн яг нөгөө тавьж явуулж чаддаггүй бах. Миний одоо хэрэгжүүлж чаддаггүй гэх юм уу. Миний хувьд бол ингээл түрүүн ярьсан шүү дээ хүүхдээ зүгээр хүн л болох зорилготой. Тэгээ яг л нэг нийгэмд те зөв хүн л би болгочих юм бол эн чинь ингээд миний хүүхэд төрүүлсэн Монгол улстай хувь нэмэр оруулаад байгаа шүү дээ. Гэтэл яг тэгж ингээд дотроо бодоод ингээд миний энэ бодол бол амар намаас дээл байгаа шүү дээ те. За ингээд өөртөө л ингээд яг үнэндээ ингээд хөрсөн дээр буухлаарэ те ингээд нөө анхдагч хэрэгцээнүүдийг хангах хэрэгтэй юм байна. За хүүхдүүдээс ядчил ангийнхан хүүхдүүдээс нэг тийм амар дутуу явуулчихгүй байх юмсан. Яана анги дээр очиод нөгөө аав нь хүүхдүүдээ ирж авч байгаа хүүхдүүдийг хараад яах бол гэдэг ч юм уу эсвэл бүр наад захын одоо нөгөө сургууль дээр болдог нэг баярууд гэдэг чинь амар хэцүү гэр бүлийн баяр нөгөө аавтайгаа ээжтэйгээ ирдэг ясаа цэргийн баяраар аавдаа заавал захиа бич гэдэг тэр юм дээр ингээд бүр ингээд яалтчгүй амьдрал ингээд тийм шаардлага тавь гэдэг юм ингээд үүсгэж байгаа болохоор амар энэ дээр бас яг яаж хандах ёстой юм те ингээд нийгмээс аавтай байх ёстой гэдэг хүүхдүүд дээр дарамт ирдэг. Тэр дарамтыг ганц би ээжүүд яг яах ёстой. Хүүхдтэй яг яаж тэрийг ойлгуулах юм ойлгуулахын, тайлбарлахын, ярилцахын нэг бол ингээ аяанда өөрөө ойлгоно гэж орхих юм уу, өрөвдөөд миний хүүг яаж байгаа мааж байгаа гэх юм уу одоо тий нэрээ нэг бол багшд нь очиж мочоод хэлхий. Харин тий аюул хэцүү асуудал. Сэтгэл зүйн хувьд болохоор тэр бүтэн хагас гэдгийг сэтгэл зүйн хувьд авч үздэг. Эцэг эхтэй мөртлөө сэтгэл зүйн хувьд бүтэн өнчин хүн ямар их вэ? Тэ? Тэгэхээр тэр нөгөө өнчрөөд байгаа, бүтэн байгаад байгаа мэдхгүй тэр яг юу бол биш. Ингээ хараад л хэлчихэд тэ зүгээр л ээж автагаа байгаа юм байна. Яг байгаа. Гэхдээ бэлэг тэмдгийн чанартай нөхөртэй хүн байдаг. Бэлэг тэмдгийн чанартай их нэртэй хүн байдаг. Бэлэг тэмдгийн чанартай хүүхэдтэй бүр хүн байна. Ингээд айл айлын амьдрал асар өөр. Тэр сэтгэл бүтэн байх хэрэгтэй байхгүй. Бараг илүү хүчрхийлэлтэй ч байж болно. Тийм мөртлөө ингээд теста хэцүү байхгүй юу? Сэтгэл зүйн хувьд өнчин гэдэг чинь ингээд хорвоогоос итгэлээ олж авч чадаагүй. Хин нэг нь надад хайр зориулна. Би үндсэнтэй, би аюулгүй гэдэг мэдрэмжүүдийг бол бадмаа өгөөд байгаа харагдчихээн. Хэтрүүлээд байгаа болохоос. Тэгэхээр хүүхдүүд нь бол сэтгэлээрээ зүгээр ээжээс бүр байнгын дүүрэн бүр ингээд халиастай, бөмбөрүүлээстэй байгаа байхгүй юу? Тэгэхээр яг ээж аав ингээл зүгээр байснараа л тэр хүүхэд хүмүүжчдэг юм уу гэвэл бас үгүй байгаад байгаа тий. Тэнд үүрэг хариуцлага гэж зүйл байгаад байгаа. Тэр энэ дээр бол юм байна тий. Үүрэг хариуцлага тэр өгөх зүйлийн хувьд болохоор бид нар өөрсдийгөө хэтэрхий ингээд хэмэнд бодохоор хүүхдтэй гай болдог. Одоо би хүүхдээ ямар хүн болохын шийдэхгүй. Шийдэхгүй. Тийм юм бол тэгж айхтар хүчилж яахсан. Тэ? Би яг хүүхдийгаа тэдэн сарын тэдэн тим оноо аваад тим шалгалт өгөөд яг тим болно. Одоо зүм хэлэхтэн байхгүй үстэй тэ? Шийдэхгүй. Та яг юу хийх гэж байна тэ? Эсвэл яг хүүхдээ яг ингэх гэж байна. Бид нар нөлөөлж чадах боловч яг тэр хүний амьдралын хаашаа ингэ нэг бурхан нь биш, зохиолч нь биш ингээл ингэх гээд байгаа байхгүй тэ? Тэгж чадахгүй юм чинь угаасаа хүүхэд маань хүн өөрийн хувь тавилан, үүрэх зовлон, үзэх юм, мэдгүй бараг ханилах хань, тий ингээд өөрийнхөө авьяас чадвар, хийх ёстой зүйл, амьдралын утга учиртайгаа төрж байгаа. Тэгээд тэр хүнд авьяас нь байгаа, өөрийнх нь нөөц нь байгаа, өөрийнх нь бүх юм байгаа шүү дээ, тий. Тэр зүйлийг хийх ёстой учраас. Тэгэхээр бас тий бурхан нь байх гэдэг нь үү? Өөрийгөө хэтэрхий их юмд бодоод байна уу юу? Наадхан дээр чинь бол би тэгж бодохгүй. Яг нөгөө санал нэг контролд байх хэсэг чинь биш байхаа гэдэг дээр тий. Өөрийгөө хайрлая, Окси. Сэтгэл санаа тавгүй. Ягаад ч мэдгүй. Хаанаас ч юм гарч ирээд ханилж барыг мэдээдэг. Зарим үед намайг өөрөөс минь илүү сайн мэддэг. Хоббиг минь хүсэл тэмүүлдэг минь хамгийн сайн дэмждэг нэг. Нартай, бороотой, салхитай, солонготой бүхий л үед үргэлж дэргэдэн байдаг.
миний хамгийн татны найз. Миний хувьд бол хүүхдүүдээ хэн болох бол надад тийм хамаатай зүйл биш. Гэхдээ хэн болж болох вэ гэдгийг би бага наснд нь таниулах хэрэгтэй. Яагаад тэгэхээр юугаар таниулж ийн гэхээр би одоо хүүгээ яагаад сакс үзүүлээд байгаа гэхээр миний чи энэ саксыг сонирхгүй миний хүү гэж л одоо таниулаад байгаа юм. Ойлгуулах гэдэг. За тэгвэл саксд миний хүү сонирхгүй бол за хоёулаа тэгвэл дараа нь боксing тэмцээн үзье. Эсвэл бүр жуудогийн юм үзье. Ингээд ийм юмнууд байдаг шүү гэдгийг энэ даалт ухамсарт нь суулгаж харуулах нь одоо яг бага насны хүүхдүүдтэй ээжүүд бидний үүрэг. Тэгэхгүй ингээд яг сургууль гэр гадаа тоглоомын газар гэд ингээд нэг юм байчих юм бол миний хүүхэд ийм нөгөө нэг хамстер шиг болж байгаа байхгүй юм дээ. Тэгэхээр ингээд хаана юу вэ гэдгийг ингээд нүдээр нь үзөөлж ингээд тархинд нь суулгаж ингэж байх юм бол энэ тэр хүүхэд өөрөө тэр дундаа сонголтоо их байхгүй. Тэрнээс тэ чи ингээд заавал юм тооны хүн бол заавал ингээл юу бол эмч бол гэдэг юм сонголтыг бол миний ээж надад энэ сонголтыг бүр ингээд 100% өгсөн байхгүй юу? Эмч бол гэдэг үү? Үгүй. Аль нь хинж болохоо өөрөө мэд гэдэг. Тийм. Одоо нэг юм хүмүүжлийн талаар хэдүүлээ одоо жоохон орсаад сэдв маань нэг хүмүүжил ээжээс жоохон болчлоо тий. Штэ. Одоо энэ цавшааныг далимдуулаад гихчлэн тий. Одоо ингээл бүх ээжүүд ээж болно гэдгийг мэдснээс хойш хүүхдээ яаж хүмүүжлэх вэ гэдэг хамгийн том асуулт гарч ирээл ном сонин ерөөсөө сошиал ертөнцийн юу гэдэг бүгднийг түүж уншдаг судалдаг тий. Хамгийн том имэнэлтэй байгаа одоо хамгийн сайн ээж болоход хамгийн чухал имийг нэг зүйлийг хийгээд өгөөч гэж одоо өөрийнхөө зүгээс уриалах юм уу эсвэл одоо мэдгүй шаардах юм уу нэг юм гэхэд зүгээр хүн байлгаад өггээд хийж штэ хүн байлгаад өгөөч гэж хэлмээр байгаа байхгүй юу. Одоо ингээл ажиглаа байж хахад Солонгос, Япон ингээд дандаа нөгөө зарчим сураад байна. Завгүй те хичээлээ хий, дугуйланд яв, урлагийн боловсралтай бол, спортын боловсралтай бол юм таньж мэддэг мундаг хүн болох гэдэг зорилго. Тэнгүүд тэр дундаар хүн байх ингээ гэдэг байгаа байхгүй юу. Одоо миний хамгийн чухал юм би ингээл амар лагон цурдаг ийм наа байх албагүй. Хамгийн чухал юм нь ангийнхаа хамгийн хинтээ харьцахгүй байгаа хинж тоодгүй ганцаархнаа байгаа хүмүүстэй оч. Тэднийг тэрдэртэй найзлах гэж би одоо ганц л юм хэлдэг байхгүй. Би яг орой ирээл хад хэлдэг байхгүй. Тэрийг өнөөдөр манай ангийнхан бүгдөө ингээд тэр тгийж цохоо тэгсэн чинь саяхан ингээ ангийнхан хүүхдүүд ингээ байн бүгд дэрлэгдэх гэж байгаа. Тэгвэл манай хүү ингээ ганцаараа ингээ очиж ингээ найзлдаг гэж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ ангийнхан охин ингээ байн дэрлэхэд цогсоор агаад ингээ тэр хүүг ингээ хүзүүг ингээ гинтээсэн гэж байгаа байхгүй юу. Тэнгүүд гинтээгээ тэгсэн чинь тэр хүү яасан гэдгсэн чинь хамгийн их дэлгүүлж хамгийн их яадын мөртлөө би чамайг хэлэхгүй гэдэг тэр охиныг өрөвдөөд ээж авдаа хэлээгүй нуусан гэж. Нуугаад хувцаа ингээ өөр хуц өмсөд ингээ нуусан. Яг л тэр найз нь байнга дэрлэгтийгэрнэ тэр найзаагаа өргөцсөн биш те ээж авдаа хэлчих юм бол бөөй асуудал болно гэд. Тэгэхээр зүгээр яг нөгөө нэг сайн ээж байхын тулд сайн монгол хүн байх нь сайн яг сэтгэлтэй хүн байхын тулд хамгийн эхлээд ээжүүдийн бүр номер 1 хийх ёстой зүйл бол тэр одоо энэ бүлий гэдэг юмыг хизээж бити хүн сэтгэлийг шарах өгдөг хүн болоорой тий хизээж бити хүнийг дээрлэгдэг хүн болоорой хүн болгоны зүр сэтгэлийг сонсдог хүн болоорой гэдэг л хамгийн эхлээд хийх ёстой юм шиг санагдаад байгаа байхгүй. Маадгүй өөрөө автизмтэй төрсөндөө тэр талаасаач би тэрийг олж харсан байх л та. Тийм байг бол би одоо чи мундаг хүн болмол гэж байж байгааг бол үүсэхгүй шүү дээ. Тэгэхээр хамгийн эхлээл зүгээр л тэр гудамжинд тоглоомын талбай дээр байгаа тэр хүүхдийг яваад найзалчих. Хизээч битгий тийж одоо миний хүүхэд гэ юу вэ? Бусдын хүүхэд мэлхий, миний хүүхэд дэлхий гэдэг шиг битгий ээжүүд тийм байгаа чи. Ачаад миний хүүхдээ тэгсэн байна, ингэсэн байна. Тэр зодсон байна, ингэсэн байна гэж зөвхөн өөрийнхөө хүүхдийн үгэнд итгэдэг. Тэрнээс болоод би бүр ингээ хүүхдээ нэгдүгээр ангид нь суулын шилжүүлсэн байхгүй. Нэг гжигдээд ингээ өнгөрсний миний хүүхдээ бараг боосон байна. Ингээ камера шүнгө зүгээр л ингээ гжиг тэр хүүхдийн хувьд бол гжигдэж байгаа тий. Тэнгүүд хүүхдийнх нь зүгээс одоо хүүхд нь яаж ойлгосныг боож байгаа ч юм шиг ойлгоцсон. Тэрийг яагаад ингэж ярилцаад асуугаад камер шүүх болоогүй юм тий. Тэрийг яагаад ойлголцсон шийдэж болохгүй байгаа. Тэрийг яагаад ингэ олон нийтийн ажил болгож олон нийтийн хүрээнд ингэж муухайгаар ингэж ойлгож. За ингээд бол энэ бол
ийм хүүхдүүдтэй миний хүүхэд ирээдүйд өөрийгөө өмөрсөн бусдыг хүн биш гэж бодсон юм л хүн болох юм юм. Тийм хамгийн ихний боловсруулал хүн байх гэдэг нь хүн байхыг хүсдэг гэдгээс л амар авлаа л та хүмүүжлээ. Маш гоё уриалга тийм. Одоо нэг BTT өсгсөн хүүхдүүд ирээдүйн Монголын нийгмийг Монголын хөгжлийг тодорхойлно. Тэгээ би одоо 80 хүүхдээ бөмбөлгөн дотор гоё өсгөөд, гоё хооллоод гэл тэнцээ гэртэн л гоё байлгаад эцсийн дүндээ миний хүүхд гэрээсээ гараад явна. Батмаагийн хүүхдтэй, Сэлэнгээгийн хүүхдтэй хамтал ажиллана, хөдөлмөрлөн, тэнцэнээс хайр сэтгэлээ олно, гэр бүл болно, үр хүүхд гаргана тий. Юусэн ийм байгаад байгаа учраас ганцхан би хүүхдээ гоё хүмүүжүүлээ, сайн хүн болохыг биш болчоод байгаа байхгүй юу тийм ээ. Тэгэхээр ингээд хүн чинь л угаасаа л нийгмийн л амьтан учраас ээж болгон л хүүхдээ ингээд зөв, сайн сэтгэлтэй, энэрэнгүй, нинжин, ихтлийгээ хайрлсан юм болгочих юм бол бидний хүүхдүүд л ингээд ирээдүйг л бүтээн шүү дээ тий. За, хэтрүүлгийнхаа энэ хэсэгт бид Soul Lab-ийнхаа ивент тэтгэгчдийг танилцуулах гэж байна. За манай Soul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгчээр дэлхийн хамгийн нэмгэн жих Baby Lab хамтран ажиллаж байгаа. За мөн эмэгтэйчүүд бидний хамгийн ихтгэлтэй анд Oxy брэнд хамтран ажиллаж байна. Мөн одоо манай контент Twin Tower-ын 15 давхарт байрлах Whisper ресторанаас та бүхэндээ хүрж байгаа. Биднийг ингэж сайхан тухалд суугаад өөрсдийнхоороо чөлөөтэй халуун дотны яриа өрнүүлэхэд дэмжиж тусалж байгаа Whisper-ийн хамт олонд бас маш их баярлалаа. За, үргэлжлүүлээд яг сэтвтэйгээ холбогдуулаад асуухад за бидний одоо дотор зөрчил энэ байдаг юм байна. Бидний уналт энэ байдаг юм байна. Бидний эмзэглэл энэ байд юм байна. Бид нар тэнцээ очиж чадаад байгаа хэрнээ энцээ ирж чадахгүй ч байгаа ч юм шиг те балансалж чадахгүй байна. Амар амжилттай байгаа юм шиг хэрнээ яг үнэндээ үгүй ч юм шиг байгаад байгаагаас болоод сайн юм уу муу юм уу энэчээ байгаад байна. А гэхдээ бид нар өөрсдөө сайн байна, бид нар өөрсдөө хангалттай байна гэд бодоод явж хахад чи үгүй штэ гэж байгаа эргэн тойрныхан бас байна. Бидний гимтээдэг, бидрийг өөрсдийгөө итгэлгүй болгодог. Сайн байсаар байхад чи муу юм биш үү? Чамааг бол сайн гэхгүй. Сайн ээжүүд тэнд очиж тийм байдгийг гэж хэлээд байгаа хүмүүс бидний хамгийн ойрхонд ч байна, шал танихгүй гудамжинд ч байна штэ тий. Яг ийм одоо өөрийнхөө хувьд өөрийгөө окей гэж бодоод байж хахад эргэн тойрноос тийм мэдрэмж авч ийсэн тохиолдлууд байна уу? Санаанд ч орж байгаа болвол яг тийм зүйлсээсээ хуваалцвал одоо ер нь бол ээжүүд дийлэнх нь л мэдэрсэн л байдгийн билээ тий. Үгүй яг миний мэдэрсэн хүүхийнхаа сургуулиас мэдэрсэн. Одоо ингээл хичээлд нь явуулж ийн төлбөртэй сургууль төлбөрийн төлөөд өдөр өнжүүлэхэд нь явуулаад сургуулиасаа өгч байгаа бүх үйл ажиллагааны төлбөрийн төлөөд ингээ явуулж ийн. Гэтэл сургуулиас юу гэдгүү гэхээр эцэг эхчүүд хүүхдтэй анхаарахгүй юм гэсэн байхгүй. Үнэхээр хүүхдтэй ингээд анхаарад ингээд за гайгүй сургуульд явуулчих, гайгүй юмд оруулаад ингээд дууланд явуулчих гэд уул нь миний хувьд тэнцээ ингээд байлгаад байгаа байхгүй. Гэтэл эцэг эхчүүд хүүхдтэй анхаарахгүй юм гэхэлэр бидний сургуулиас хүсэж байгаа анхаарал бол сургуулиас нь аваад яг хажууд нь суугаад А, Б гэж зааж өгөөл бүх ингээд хичээлийн ингээд хийгээл ажил хийж байгаа маань сургуулийн хувьд буруу болчиход байгаа. Сайн тийм мэдрэмж өгөөд энэ тий ааж үү. Тэнгүүд ингээд эсэргээрээ бид нар сургууль эсэргээрээ бий болохоор ингээд хүүхдүүдэд анхаарал тавьж байгаа учраас ингээд тэр сургуулийг сонгоод сайн сургууль юм байна гэд тэр сургуулийг сонгоод за өдрөмжүүлэхэд нь хүүхдийн маань хичээлийг хийгээд ямар ч гэсэн нөгөө хичээлсэн хоцрогдол байхгүйгээр ингээд явуулчихсаа гэд явуулаад идэг боловч эцэг эхчүүд анхааралгүй гэх тэнгүүд ингээд яг яах учраа болохгүй ингээд муучиж юм шиг санагдаад байгаа хгүй. Тэрэн дээр л авсан. Тэрнээс эргэн тойрноос нэг тэгж амар тийм дарамт бол гайгүй баха. Миний хувьд бол би хаяад тийм ах туртай гэхгүй. Яад гэлөө мэрэгчлэлтэй л бас холбоотой л ахaltaа. Хүн юу н өөрийгөө нэг тийм мэддэггүй шүү дээ. Яа нэг юм хайцсандаа бөмбөлгөндөө орсон гэдэг. Тэгээ нөгөө би аягүй подкаст сонсно, нүрээ бодохтаа сонсно, хувцас өмсгтээ сонсно, гэрээ зөвлөлтөө сонсно гэхчээ. Сошиалоос ингээд одоо ингээд энэ ярилцлагыг одоо ямар нэг ээж ус сонсож байгаа шүү дээ.
Тэгмэд нэрээ тийм биш. Нэрээ сэлэнгээ ингэж хөгдөв. Бадмаа ингэ тийм биш. Эндээс нэг юм тэр хүний нэг бодол орж ирж шүү дээ. Дундаас нь те бидний бүх дөрвөн үнцгийн яриа бүхэлдээ тэр хүн сонсоод ингэн зөв юм бэ, ингэн буруу юм бэ эсвэл энэ бинээр би яг надтай адилхан юм байна, энэ дээр надтаас өөр юм бэ. Тэгэхээр бид нөгөө нэг 21-р зуунд ямар азар 2025 онд амьдарч байгаа гэдэг шигчлээ. Яг энэ гоё хүн болгоны үзэл бодлыг сонсох ийм цаг үеэлд байгаад таасаа баярлалаа би байхгүй. Ингэдэм биш үү? Тийм биш. Одоо нэг миний алт шиг хүүхдүүд байна. Би айгаа үзэх дуртай байхгүй юу? Тэгэл гадны зөндөө олон ток шоу янз бүрийн юмнуудаар тэгээд муу яж гэдгийг мэдрэх. Бас мэдрэх. Би яг ингэж ханддаг шүү дээ хүүхдтэй. Би яг ингэдэг ямар муухай юм бэ? Надад ингэж санагддаг байх юм биш үү? Би тэгвэл энийг жоох ингэж өөрчлөх ёстой юм биш үү гэдэг нэг юм сурч аваад. Чимэх өөрийнхөө нөгөө нэг шангаар ингээд нэг авч байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэрэнд бас амар бас баярлдаг юм уу? Яг одоо нөгөө нэг миний амьдралаар амьдарч үзээгүй ээж зүгээр нэг гудамжинд явж байгаа хүн чи тийм ээ юм бэ гэдэг нь бол өөр хэрэг шүү тий. Тэр юмд бол амар дургу хүрдэг. Хүн өөр гэдэг шиг яг шууд ингээд шууд хилчмээр санагддаг байхгүй. Тэр хүний үзэл бол одоо доор комментэр чи одоо буруу байна гэдэг ч юм уу. Би ерөөсөө чимнээ дуртай биш үзээгүй байхгүй тий. Тийм бол би бүр зүгээр тийм үү гэл бараг өөдөөс хэлчмээр санагддаг байхгүй. Яг төрөний нэг сургууль яадаг яг адилхан. Энэ талын үнцэг би энэ талын үнцэг хэлж байгаа ш. Тэнгүүд ээжүүд ерөөсөө ингээ хүүхдэд анхаарахгүй байна. Тэр анхаарч байгаагүй яаж мэдээд байгаа байлээ тий. Яг танилцуулж талайлаа мó. Манай гэрт ирээд надтай зүг амьдрсан уу тий. Ингээд нөгөө амар хүн чинь урмаарт тийчдэг ч тий. Хичээгээд хичээгээд тачин та нар ерөөсөө биш вэ? Та нар ерөөсөө болохгүй байна. Тэ та нар ингээд ингэсэн байна гэхэр чинь тэр хүнд чинь бас амар хэцүү. Яг яхаа мэдэрмээр санагдах уу? Байдалд орж байгаа. Уг нь бол хөрхийн хамт нөгөө сошиалар энэ зэм үзэл ингээл бичээгээд яг сонсчихсон. Ойлгохгүй тэ нөгөө анхаатай амьдч үзэж уйлж үзэл, дууж үзэл тэгсэн чинь дахиад энэ очиод чи чадахгүй аа ингээл тэ. Тэгэл магадгүй ингээл өөрийнх нь ээж нь зарим хүмүүс байгаа шүү. Хадам ээжинч байгаа эсвэл найз нөхөн эсвэл ичэн тий чи одоо ингэж хүүхдээ хүмүүжлэхгүй шүү гэж мэгэл тэр бол байж болохгүй зүйл юм шиг санагддаг. Хүн нөгөө бусдыг шүүмжилж байхдаа өөрөө тэрнээсээ хамгийн айдаг зүйлээ нөгөө хүндээ илчилж өгч идэг. Тэгэхээр танай хүүхд чинь нэг шоронгийн ямтан болох үедээ гэд хэлж байгаа ээж бол тий шүүмжилж байгаа ээж бол өөрөө тэр зүйлдээ обсессив болж бүр донтож уйлаг боллоо бодож бүр амар хэцүү болсоор байгаад тэрэндээ баг өөрөө баг стресстэй, депресстэй, нервцээр байгаад тэр зүйлийг хийдэг. Тэгвэл бусад хүнд ихгүй байхаар уур өрөөд. Би энэ зүйлд ингэж зовж энийг амар ингэж хийж явах чинь ямар сонин тэгснээ жаргаж маргаад. Яг нөх хүний хүүхдээ танаа чи манай хүүхдийг зодсон байна, танаа хүүхдийг тийм болно гэж мэдгээжүүд байдэн шүү дээ. Чи яагаад наа чиг энэ дээр зовхгүй байна гэх тэр хүн өөрийнхөө сэтгэл зүйн асуудлыг надад дэлгэж харуулж байгаа л гэсэн. Хүүхэд чинь одоо үтгүй инхүүдээ тэхүүдээ эсвэл хүүхдээ заавал инх бол болохгүй гэдэг чинь чаавас тэр хүн өөрөө тэр гэмтлээ авчихсан мэдрээд байгаа. Эсвэл өөрөө тэр зүйл дээр эмзэглэж явсаар байгаад амар их хит их үйлдэл хийдэг, хит их улиг болтол нь боддог, улигт бодлосоо болоод хит их алдмал үйлдэл хийдэг чинь л OCD гэж нэрлэдэг. Улигт болоо алдмал үлийн эмгэг байхгүй. Нэг зүйлийг улиг боллоо бодоод бодол нь дуусч өгөхгүй байгаа учраас тэр үйлдэлийг дахин хийгээл гарын заваан гэж удаад угаагаад, заваан гэж удаад угаагаад, заваан гэж удаад угаагаад л байгаа. Тэрэн шиг ийм зүйлээл хүн нөгөө чийч гисэн гэд хүн өөрийнхөө тусгалаар л харна шүү дээ, тий. Тэгэл ингэхгүй болохоор ийм болчдгийг манаатаа ингээ гэж хэлж ийн гэдэг чинь тэр хүний өөрийнх нь проблем явж байгаа. Тэгэхээр тэрийг бас тусгаж авах нь бас юу бол те. Hi Mommy их хүүхдийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүр. Бас өөрийгөө дахиад тийм байна тий. Яг ингээд шүүмжил яагаад намайг логикгүйгээр шүүмжилж байна вэ гэдэг тэр хүнээ эн чинь ийм л болохоор ингэж байгаа штэ гэдгийг ойлгож чангууд бас тэрэнд нэг юм одоо нөгөө нэг янз бүрийн хүмүүс байдаг штэ ингээд нэг зарим нь болохоор ингээд бити тоо гэдэг нэг юм айгу амархан юм тоохгүй орхидог хүмүүс байна. Яагаад намайг мэдгүй байж яагаад намайг ингэж байгаа ингээд тэрийг ингээд тотгошоо ингээд бүгдийг ингээд хүлээж авдаг хүн байна тий. Тэгэхээр нөгөө нэг яг түрүүний нөгөө энэ асуултын гол зорилго нь болохоор хэрвээ
тоодгүй өнгөрөөдөг байвал та үнэхээр гоё юм, тайван, өөрийгөө хамгаалж чаддаг хүн юм байна. Хэрвээ тоогоод байдаг бол яаж тэрнээс өөрийгөө хамгаалах юм бэ? Яаж өөрийгөө зөв зүйлэл хийж байгаа гэдэгт итгэсэн хിവэр байх вэ гэдэг тийм одоо тэрний хариултыг л хайсан асуулт байсан гэх юм уу? Нөгөө хүнийгээ хар гэх тийм. Бүлүүдүүлж байгаа дээр бүли хийж байгаа хүүхдүүдтэй бас айгүй гоё юу байгаа байхгүй. Бусдыг дээрлэж байгаа хүүхэд хамгийн их өөрөө зовдөг. Яагаад гэхээр нөгөө чи гэд чи цэнхэр өмдөмсөн байна. Ямар инээтэй тэнийг юм бэ шоолж ин те. Буцаагаад тэр хүний тархинд би цэнхэр өмдөмсүүл ингэ шоолуулах нь дээ гэдэг юм орж ирж байгаа. Тэ? Чи хүнийг одоо чи найз залуутай юм уу? Ямар ичмэр юм бэ гэж байгаа хүн өөрийгөө найз залуутай байх боломжийг үүсгэж байгаа. Ингээд хүн өөртөө гай удаад явж идэг. Гадаад хүмүүс рүү тэр шүүмжлэл хилээд бүлийдээд гэж байгаа тэр хүнийг шүүж байгаа, хүний гарцаагүй байдалд оруулж байгаа, муухай буланд шахаж байгаа, нөгөө сайн хэлсэн хүний сэтгэлд тэр гэмтлийг өгж байгаа тэр хүн би ингүүлэхгүй тулд одоо жаахан хичээж амьдрнаа. Цэнхэр өмдө очиод хайдгийн билүү? Хүнд дурлахгүй байя гэд ингээд өөртөө гай удаад өөрөө тэр зүйлдээ давхар ороогдоод явчихдаг. Би бас ингэж болохгүй мэн. Гэхдээ би яг энэ асуудлыг би үнэхээр даван тулж чадсан гэж өөрөө боддог байхгүй. Яг л одоо ангийнхаа найзтай хэцэн ингээд тоглоод хэд ч би 15 настайсэн. Тэгээд тоглож дуусаад тэр жилдээ мис олцсон тий. 10-нд 15-тай дөнгөж 16 хүрч исэн тийм хүүхэд яг өсвөр насны хүүхэд мис олцсон байхгүй. Тэр мис болсон бол угаасаа миний хувьд бүр өөрөө ч гайхдаг юм байхгүй. Тэгээд миний ингээд яг өсвөр нас бол ингээд бүр юм хар дарсан зүүч шиг өнгөрсөн байхгүй. Зөвхөн мис болцсноос болоод гэж үү? Тийм, зөвхөн мис болсноос болоод. Яа тэгэхээр би бараг 2 сар 3 сарын турш гэрээсээ гараагүй, нар харж чаддгүй, уйлаал байж идэг, хүний нүд рүү ихцэлж харж чаддгүй тийм өсвөр насыг өнгөрөөсөн байхгүй. Яа тэгэхээр хүн болгон намайг нөө мис хэцүү анги дээр бол хизээч тэгээгүй. Мис олцсон чинь энэ хартаа нөгөө буйлаараа инээдэг амар бүдүүн. Энэ одоо яах лирээ мис болтیں۔ Ийм охин мис болоод одоо Монголын нэр төрийг гутаалаа. Тэгэл энэ тэрнтэй явуулдаг. Тэрний нөгөө дэвсгэр тэрний юу нууа гэл ингээл бүр яг 15 настай хүүхдийн сэтгэл зүй тэр бүр ингээд заахааргүй байж тий. Амар ор тэгэнгүүтээ би ингээд үнэхээр тэр үед би ингээ амиа орлоо гэж бодсон байхгүй. Би айлын ганц хүүхэд ээжтэй хоёулах амьддаг. Гэхдээ яг одоо нөө уянгагийн хэлдэг шиг би ийм байхад ч хүмүүс намайг мэдхгүй ээжж намайг яагаад ингэж байгаа юм бэ гэдэг яг тэр 15 настай 16 настай хүүхдийн ингээд тархинд ингээд бүр ингээд тэгээд би нар харахаар миний нүд час улаан болчдөг. Ингээд байн хөшиг хаалттай. Ээж намайг бүр юу гэдгсэн чи гараач яваач гэж загнадаг заяо. Гарч найзуудтайгаа уулзалтай. Тэр хүн надад санаа зовоод. Тэнгүүд ингээд хүний өөдөөс харж чаддгүй ингээд тэнгүүд гудамжаар өнгөрж байгаа хүн болгон миний тархинд юу гэжсэн тэл энэ нөгөө нэг бүдүүн энэ нөгөө муухай инээдэг гэж хараад байгаа гэж харж байгаа юм шиг надад санагддаг. Би хизээч тэр хүмүүс рүү ингээд ихцэлж хараад явж чаддгүй ингээд дандаа доошоо харж ингэж явдаг. Аль болох би олон хүнтэй газар явдаггүй ч юм уу. Тийм байдалтай ингээд. Тэгээ одоо тэр нь яг яатсан те. Ярилцлага болгоод за манай мис биш нөө юмч гэлгүй. Засаад байдаг. Би яг хэд ярилцлагыг үзчихээ. Би их асуусахгүй. Чи мис гэдэгтээ дургуун муу гэ би шууд асуусахгүй. Би яагаад ингэж идэм байлаа гэд дургуун муу гэсэн чи. Харин тэгээд тийм амар нөгөө гимтэл надад өгсөн учраас би тэгээд тэрийг яаж давж гарсан бэ гэхлээр ээж надтай ярилцсан байхгүй. Намайг ээж загнаагүй. Тэгээд ингээд зодоогүй те ингээл бүр тийм амар юм болоогүй зүгээр ингээд сууж агаад Монгол гээд надад ноутбукн дээр би ингээд өхмөр байна. Хүмүүс намайг мэдхгүй ээжж яагаад өөрийнхөө ороод өгнөд байгаа юм бэ? Хүмүүс надтай ядаж нэг удаа ярилцаж үзчихэд эсвэл намайг нүдэрээ үнэхээр тэгж хүмүүстэй явуулж байгааг харчаад ингэж ярихгүй. Яагаад ингэ шууд өгнөд байгаа юм бэ? Би ингээд амьдрмааргүй байна гэд ингээд ноутбукн дээр бичсэн байсан чи ээж тэрийг ингээ олж уншаад тэг ингээ надтай ээж уйлсан байхгүй ингээд би чамайг эргэтэн бүтэн өдий болтол цоо ирүүл ингээд өсгцэн байхад чи яагаад намайг хайж явах гээд байгаа юм бэ
Ингээ уйлаад тэнгуут ээж надад тэгж хэлсэн байхгүй. Миний охин ээж нь чиний алдаа дутагдлыг хизээч шууд ингээ хэлж чадахгүй. Чиний найзууд ч гэсэн шууд хэлж чадахгүй. Чамайг ингэж муулж байгаа, доромжилж байгаа энэ болгоны чи зүгээр л юм зөвлөгөө гэж ойлгоод унш та. Тэгэх юм бол чи ингээ арай өөрөөр харна. Яг үүндээ миний охин чи ингээ далай дээр байгаа амар том хөлөг онгоцны чи нөгөө капитан яг нөгөө залуураа хаашаа ингэж явуулах чиглэхийг ингээд шийдэж байгаа хүн нь. Тэгэхээр чи яг одоо энэ байдалтайгаа ингээд онгоцтойгоо далаад чи явах уу? Эсвэл онгоцтойгоо амар гоё арал дээр очих уу? Чи өөрөө л шийднэ. Тэгэхээр миний охин нэг жоохон өөртөө ингээд ярилцаад үз. Ээжтэйгээ ярилцс гэд ингээд тэгээд чи бол амьдралынхаа хөлөг онгоцны эзэн нь юм гэж надад ээж хэлсэн байхгүй. Одоо хүртэл би тэр хизээч мартдаггүй. Тэгэхээр үнэхээр би тийм байгаа байхгүй. Тэгэл тэр ээжтэй ярилцсан ярианы сэдвний хамгийн арталт нь юу гэсэн гэж миний мэрэгжил сонголт. Би ингээд хүмүүсээс тэг ингээд нөө царай төрөх гадаад үзмжээрээ бүлээдүүлээд ингэсэн юм чинь надтай адилхан зөндөө хүмүүс байгаа. Ийм өөр хүн нэг ингэж Алаад гэр. тэгээд өөрөө бүлээд амар царайлаг хүн сууж идэх чах шиг те. Сэтгэлээр унцлаа бэ. Чи наадмаараа айгу олон хүнийг бүлэж. Үгүй тухайн үед ч юм бол 15 таа. Тэгээд угаасаа би амар жижигхэн шүдтэй амар буйл гардаг тийм байсан юм чинь. Тэгээд за надтай адилхан юм хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр би тэр хүмүүс би өөртөө итгэх итгэлийг би өгөх ёстой юм байна гэд энэ мэрэгчлээ сонгож ирсэн. Бүү хийдэлтээс нь болоод тийм мэрэгчлээ сонгож хүмүүсийн жижигхэн Хялалцах тусам гялалцсан байгаа байхгүй. жижигхэн буйлтай хүмүүсийг гой том буйлтай болохын буйлыг төс. Яа гэтээ нэр инхэн бити бүлийд ээчээ. Тэгээд саяны нөгөө нэг ээжийн хэлсэн зөвлөгөө ингээл чи та хоёрын ярилцсныг сонссон чинь энэ одоо чиний ингээд амьдралын бас айгүй тийм том чухал одоо нэг момент гэсэн юм. жанжин шугам. Тэ энэ юм биш үү? Би ч нэрээ эзнэ штэ. Би өөрийнхөө амьдралын эзэн. Би юу вэ? Тэ би тэднэрт хараалгаад би гэртээ байх уу? Би гараад би хүмүүсийн амьдралыг хүмүүсийн нэмсэглэлийг өөрчилдөг хүн болох уу гэдгээ би шийдэх юм биш үү гэдэг нэг тэр чухал юмыг чамд өгсөн байна штэ тэ. Тэгэд би яагаад ч юм ингээ сайн ингээл сонсож байхад айгүй тийм бай романтик төсөөлөл байна л да. Юу гэдэг юм те. Хүү ч юм уу охин ч юм уу ингээд чамтай тинейж болцсон ярилцахад чи тэгээд чиний амьдрал шүү дээ. Чи амар том ингээд завин дээр суудсан чи өөрөө ингээд тэрийгэж олоотой явж байгаа аахгүй гэд нэг тийм хэлж байгаа нь ингээ ягаад ч юм надад цай гэж төсөөлөгдөө нэрнгээсээ. Тийм угсаа яг цаг нэрхлэр би хоёр хүүхэдтэй хэлнэ л гэж бодсон шүү дээ. Тэгэхээр яг нэг юм амьдралын ингээд огтлолцол те хүн унсан ч гэсэн тэр уналтнаасаа босч чадах хэмжээний сэтгэл зүг ойр дотны хүмүүс бас өгдөг. Тэгэхээр одоо нөө амьдрал нэг нэгэндээ одоо энэ богинохоо амьдраад өнгөрөх амьдралдаа нэг нэгэндээ тэгж амар хатуурхах ямар шаардлагатай юм бэ? Би одоо миний өөртөө ч гэсэн хатуурхах ямар шаардлагатай юм бэ? Үнэ. За ойлгосон. Тэгэхээр юм богинохоо амьдралдаа ингээд гоё би биндээ эрэг байх нь амар чухал. Хүүхдүүдтэй энийг ч гэсэн ойлгуулах л амар чухал ах гэж байна. Мараа шатсаа тийм. Чи өөрийнхөө хөлийг завь. Яасан ээж нөгөө Гэт энэ амар хулгаалцсан тийм. Бүгд өнөөдөр хөлөг онгоц яриа. орой очиод баахаа хөлөг онгоц яриа. Тэ хичээл дээр очсон. Ээж намайг онгоцны эзэн гэсэн би онгоцтой. Чи нөгөө манай эцэст гэж ярьж шүү дээ. Тэр баахаа онгоц. Та тийм сэтгэлийг жоохон засгаа жоохон юу хүчтэй байна. Шүү. Нэрнгээсээ одоо нөгөө сэдвэн ч гэсэн угаасаа ер нь л нөгөө нэг ээжүүд их үздэг, залуу эмэгтэйчүүд их үздэг. Тийм учраас ер нь манайх чинь бас нөгөө Soul Lab гэдэг нэрний утга учир ч гэсэн тийм байна те. Зүгээр л бид нэр ингээд ойр зүрийн хувцс гутал ч юм уу те. Ингээд тийм одоо хэрэгцээний тийм зүйл биш.
яг бидний энэ дотор яг юу болоод байгаа, бид нэр юуныхаа учрыг олж чадахгүй байгаа, бид нэр ингээ өвдгөөрөө юмжид очиод үзүүлдэг. Гэхдээ энэ дотор маань нэгэн болохгүй байгаа дааг бид нар мэдээд байдаг. Гэхдээ ингээд бид нар хинтээ ярих юм, тий? Ядаж тэгвэл сонсъё, ядаж ижлэгэн гэдгээ мэдээ. Ийм байдаг гэдгийг ойлгоё, өөрөө өөрсдөө хүлээн зөвшөөрөл байгаад байгаа байхгүй манай. Алах хэрэгтэй юм байна гэдгийг. Манай контентын гол зорилго. Тэгээ яг энэ зорилгыг ч гэсэндээ илүү одоо бүх хүнд хамаатай, илүү одоо ийм судалгаатай ийм болохын тулд бас манай маралгоо ингээд энэ дээр ингээд бас яг сэтгэл зүй талаас нь ингээд ярингууд энэ маань ингээд аюу олон хүнд өгөөжтэй контент болоод байгаа болтой. Лаборатори ажиллагаа хийгээд байгаа юм байна шүү дээ ерөөсөө тий. Хоёр мэдээ хамстер юм шүү дээ. Ямар амар Хамстер дугаар байж тээ. Энд хамстер Онгоц ч болоод байгаа хамстер. лаборатори ажиллагаанд нь авсан байх шүү. Үгүй тийм байна. Нэг зочин болохоор нөгөө юм тойрог дотор гүгээд байгаа хамстер. Нөгөөх нь яг нэг юм нөгөө юун дотор юм гоё тийм шилэн оргон дотор байж байгаа. амар чийлтэй. Тэгээ энэ чинь ингээд тоглоо шүү. Юуны зочдын ингээд одоо ялгаатай байдал ч гэсэндээ Амар гоё. ер нь ингээд хүн хүний ингээ амьдралд хандах өөр өөрсдийн гэсэн арга барил яавал тухтай байдгийн ямар сонголтыг яаж хийдгийг гэдэг тэр олон тийм ялгаатай тийм нэг юм гоё кристалл шиг тийм дугаар боллоо л гэж бодоод байна. Тэгэхээр одоо маш гоё мөргөн хүрээнд бас бид нэр хамтдаа ярилцлаа. Айхтар хүмүүс шүү Хөөе дээ. би бүр авчихсан гэж авалцал ирлээ. Тэгсэн Би танаа подкаст чи ерөөсөө яг өнөөлөө сонсоог байсахгүй ойр дүн сошиалч явахгүй. Тэгсэн чи ингээл орж ирчихэл ингээл хэлэл тайсанс нэглэл харж байгаа шүү дээ. Нэр мөрийн ингээл хараад айхтар гараад иш явсан. Яагаад явчихсан галууч болгоод яатсан бас үний цаана үг. Айхтараас бодсон байна. Бодсон ер нь подкаст байна шүү. Бодчихлаа. Тийм яг. Тэгээд ер нь бол бидний ярилцах цаг өндөрлөж байгаа. Тэрнээс наан хамгийн одоо энэ дугаарынхаа төгсгөлд асуухад яг ингээд бид нар айгүй нөгөө нэг өөрсдийгөө төвтэл ярьчлаа л да. Гэхдээ угаасаа нөгөө нэг сэдв маань яг ээж байсан учраас те бид нар өөрсдийгөө л ярина шүү дээ. Гэхдээ биднийг ингээд нөгөө өнөөдөр яг өнөөдрийн сэлэнгээ, өнөөдрийн бадмаа байхад айгүй олон хүн биднийг чин сэтгэлээсээ хайрлж зөвхөн биднийг яг ингээд одоо байгаагаар маань ингээд хүлээн зөвшөөрсөн, дэмжсэн те чи завгүй байж болно. Гэхдээ чи завгүй байсан ч гэсэн энэ ч нь бол окей шүү. Энд бол окей шүү ч юм уу те. Окей чи одоо наашиг хүрээд ирээ чи энд байх хэрэгтэй. Гэхдээ чи тэр цаагуурхан юм чинь бид нар зохицуулж ий ч юм уу. Айгүй олон тэр хүмүүсийн тус дэмжлэг тэр бүх юмар одоо ингээд бид нар өнөөдөр энд суугаад өдөр муу ээж юм уу сайн ээж юм уу ярьж юм байна. том юм ярьж ин л та тэгээд хамгийн төгсгөлд нь үргэлж бидний төлөө байдаг те чи гоё бадмаа бай чи гоё сэлэнгээ бай чи дуртай юмаа хий тэгсэн ч гэсэн та нар бол зүгээр сэлэнгээ байгаагаараа бадмаа байгаагаараа окей шүү биднэрт гэдэг тэр одоо хамгийн одоо хайртай хүмүүсээ дуртаад энэ удаагийнхаа нэвтрүүлгийг өндөрлүүлье гэж бодож байна. Одоо яг амьдралын хувьд ээж маань тэгээд нөхөрлөл маань би хүн байхад чинь мэдээж яг ээж хүн гэдэг бол хүн болгоны л амьдралд байгаа байсаар ч гэдэг бид нэр тэрийг анзаардаггүй хаяа ингээл хатуурхдаг тий. Тэгээд ээжтэй угаасаа маш их хайртай тэгээд ээжийнхэн бүх зүйлд нь маш их баярлдаг. Дараагийн бас нөгөө зүйл гэх юм бол хааж байсан, хизээч байсан намайг ямар ч хүн болсон намайг байгаагаар маань хүлээж авдаг миний бүх цаг үеийн найзууд. Яг л хин л вэ? Тэрүүгээр нь л хүлээж авдаг миний бүх үеийн найзууд. Тэр найзуудаар маань миний амьдралын бас нэг юм зүйл тодорхойлогддог байхгүй. Хаан хизээч уулзсан тэр хүмүүс байгаараа л байдаг. Тэгэхээр найзуудтай үргэлж ингээд байнга би чинь тэгэж нөгөө байнга уулзаад тахнаа үнэхээр цад байхгүй. Тэгэхээр тийм байнга уулзаад иж чаддгүй ч гэсэн намайг байгаагаар минь үргэлж хайрладаг бүх найзуудтай бас баярлж авдаг шүү. Тэгээд хизээл бол хизээ ингээл миний янз бүрийн комментэнд ор хэрэлдсэн байж идэг хүмүүс дандаа найзууд маань байдаг. Тэгэхээр та нартай тийм өмөртөг. Яа тэгэхээр тэр хүмүүс л намайг хинбэ гэдгийг мэдж байгаа учраас тэгээд та нартай бүгдээр нь маш их хайртай шүү. Тэгээд дээрэс нь ямар ч цаг үед намайг сэтгэлээрээ дэмждэг,
цаг гаргаад над руу маш урт текстүүдийг бичиж сэтгэлийн дэм өгдөг, намайг хардаг энэ хүмүүстээ бас үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байдаг. Яа тэгэхээр яг ингээл ажил болохгүй байгаад ч юм уу ингээл янз бүрийн асуудлууд гараал ирэхлээр тэр хүмүүс над руу айгүйх бичдэг байхгүй юу? Айгүй урт юм бичсэн. Тэгэхээр тэднийг уншаад би амар их сэргэлт авдаг. Тэгэл за намтад итгэж байгаа хүмүүс байгаа юм чинь би яагаад ийм юм чадах дэмжигч нартай тий. Тийм. Тэгэхээр дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээ та нарынхаа одоо энэ их хүлээлтэнд чинь энэ их одоо итгэлт чинь бас ингээд багтаж явах гэж хичээдэг шүү. Тэгээд бүгдээрэнд нь баярлалаа. Хамт байдагт. За барыг адилхан. Чи одоо онгоцыг авчих юм чи одоо өөр юм яриа. Бас хулгайлаа. За яг өөрөө ер нь бол айгүй би өөрөө хүн гэж боддог. Өөрөө нь байлгаж өсгсөн ээж авдаа баярлаа. Өөрөө нь байлгадаг хүүхдүүддээ баярлаа. Өөрөө нь байлгадаг нөхөртөө баярлаа. Гэр бүлийнхэндээ баярлаа. Тэгээд өөрөө нь бас хүлээж авч байгаа ер нь бүх хүмүүст баярлаа. Энэ подкаст нь бас өөрөө ухаантайж байхыг хүссэнгүү, тийм байхыг ч хүссэнгүү сайхан алтан дундажлаа л гарлаа. Тэгээд та хоёртоо болон хамт сайхан нэг нөгөө ярилцдаг байнгын найзтай баярлаа. За бүдэн баярлаа. За баярлалаа. Яагаад нөгөө энийг хэлүүлж байгаа хэрэг нөгөө маралгаа маань ингээд дандаа подкаст болгон дээр ингээд хэлдэг. Одоо ингээд юм гоё үгийг ингээд хэлэхдээ хүнд ингээд баярлснаа илэрхийлэхдээ сэтгэлээ илчлэхдээ ч юм уу ерөөсөө ингэж бити ингэж санаа зовжий ингээд энийг ингээд хилээд л байвал энэ чинь ингээд сураад ингээд улам гоё болоод ингээд тэгэл одоо улам одоо гоё үгс тэр хэрээрээ ингэж дахин гардаг гэд тэгээд одоо ер нь бас нэг ийм баярлалаа ийм шүү тийм шүү гэд нэг тэр боломжуудыг бас ингээд аль болох оролцогч нартай ч өгч өөрөө ч гэсэндээ тэр боломжийг алдахгүй ингээд хүмүүст баярлаа бол баярлаа гоё байна хөөрхөн байна ямар сайхан харагдаж байна ямар гоё хоол вэ ч юм уу те энийг ерөөсөө ингээд жоохон ичээд байдаг байсан бол одоо зүгээр хилжээ гэж бодоод байгаа. Ер нь хитэн гоё үг хинээс харамлах вэ тий би тийм чинь ер нь хилжээ л гэж бодоод байгаа. Амьдрах юм насандаа. Тий. Тэгээд одоо хамгийн бас гоё үг baby lab гэдэг гоё үг. Ерөнхий ивент тэгч баггүй юу? Манай дэлхийн хамгийн нэмгэн жих baby lab ивент тэгчээр ажиллаж байгаа бэлгийн үгүй. Манай Балмаагийн одоо төслийг бас дэмжиж ажиллаж байсан сонссон шүү дээ. Тийм, Baby Lab-ийнхэндээ манай 16 дахь төсөл хамтарч ажиллаж исэн. Гой балтай хамтарч ажиллаж исэн. Тэгээд хамтарч ажиллаж исэн бүх байгууллагуудаас би амар гайхсан байгуулга нь. Яа тэгэхээр нэг хамтарч ажиллаж исэн байгууллагууд ингээд за бидний зардал тэгэл нөгөө хүүхдүүд эмчлэх ингээл нөгөө юуны мөнгөийг өгөөл тэгэл өөрсдөө бараг хамт явдаггүй. Гэтэл ингээд бүр захирал нь ирээд ажилчид нь ирээд ингээ өөрсдөө унаатайгаа ингээ хойноос яваад тэгээд за ингээ хамт явчихдсан байх гэж бодсон. За бид нарыг яг үнэхээр юу хийдгийг газар дээр нь хар гэдгсэн амар их бэлгтэй заяа хүүхдүүдэд би бүр вау гэд өсвөр насны хүүхдүүдэд маань одоо нөгөө яг ариун цэврийн хэрэглэл гэж юу юм тэрнтэй тийм бас байгаа. Гэсэн чи надаа өгөөгүй ашгүй дээ. Тэгээ бүр ингээ хайрцаг дүүрэн бэлгтэй. Тэгээ анх удаа бид нэр ингээд үдчихэж байгаа хүүхдүүдтэй бэлэг өгч үдсэн төсөл маань исэн баггүй. Тэгээд маш их баярлдаг. Тэгээд боломж олтол дахин хамт яваа шүү. Бэлгээ бэлж байгаа. За сая яг дурддагдаад өнгөрсөн одоо октод бүсгүүчүүд бидний хамгийн сайн найз.
өөрийгөө хайрлын ураатай Оксигийн гарын бэлгийг бас өгч бийнэ. Баярлалаа. Уулнууд нь ямар гоё эко юм бэ? Гоё лав уутаа за олон дахин хэрэглэгдэнэ. Тэгээд Baby Lab-ыг бас манай Hi Mami-гаар гэртээ живхийн хөргүүлээд авах боломжтой гэдгийг бас завгүй ээж нартаа дахин сануулж хэлье. За нэг тийм эхлээд нэг юм жоохон хитрхийн үнэн, жоохон юм хэцүү ч юм шиг, уйлмаар ч юм шиг, жоохон эмо тийм байснаа. Айгуу гоё сүултээ ингээл хүч ороод сэргээд үгүй нэрэл өстой гоё штэ, гоё л штэ яадын гэсэн тийм гоё юм мэдрэмжтэй дугаар болж өндөрлж байна миний хувьд. Тэгээд яг энэ мэдрэмжийг надад төрсөнтэй адилхан энэ мэдрэмж бас манай байгаа хүмүүс ч гэсэндээ адилхан төрсөн байх гэж бодож байна. Тэгээ энэ мэдрэмж гэдэг чинь хамгийн үнэн зүйл шүү дээ тийм. Энэ хамгийн үнэн энэ мэдрэмжийг өхийн тулд цаг зав гарган хүрэлцэн ирж өөрсдийнхөө амьдралын хамгийн үнцэнтэй, хамгийн гоё хэсгийг нийн нуугүй ингэж хуваалцсан та хоёртаа бас маш их баярлалаа. Энэ дээр бас биднэрт аюу гой зөвлөгөө өгсөн, нүд нээсэн, чих онгойлгсон зүйлсийг хийсэн маргалгаатаа бас маш их баярлалаа. Яг нэг тусдаа уулзаад яриад ингээд зөвлөгөө аваад дууссан юм шиг л санагдлаа. Харин аюу гой юм хөнгөлөөд Цэцгэлээд дөрвөлөө тэгээ яриад аваа. Тэгээд аюу өргөн хүрээнд ярилцлаа би тэгэхэд яг уу үндсэн сэдв маань завгүй ээж байх тухай тэгээ завгүй ээжийн хажуугаар сайн ээж байх тухай байсан бол энэ бол ингээд ээж гэдэг зүйл чинь хүүхдтэйгээ холбогдно. За ингээл амьдрал ахуй өчнөө олон зүйлийг бид хамт хэмж ярьлаа. Гэтэ та хэд маань таалагдсан бахаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд төсгөлтөнд сануулж хэлэхэд Soul Lab-ийн маань шинэ дугаар сар болгоны 10, 20, 30-ны өдрүүдэд YouTube хуудсан дээр маань байршдаг. Шинэ дугааруудыг маань цаг алдалгүй үзхийг хүсвэл Soul Lab-ийн маань хуудсан дээр subscribe дараад хүлээж агаарай гэж хүсэж байна. Ингээд дараагийн шинэ дугаараар уулзлаа. Түр баяртай. Soul Lab таныг хизээж ганцаардуулахгүй. Баяртай. Soul Lab